Энэ дотоод өргөн хэрэгцээний хүнсний барайг дамж байгаа гэдгийг бүр огт тасан зогсоомоор. Зарим юм чи үннээр нь хэлж болдгоо шүү дээ. Бид Монгол улсын шилжилтийн энэ хүү зөв цаг үе Тийм шүү дээ. Оросууд их мөнгөтэй яагаад тэгэхээр тэрнийг хорих гэсэн юм а гэж хэлдэг юм шүү дээ. Ингээ ажилгүй хаанасаа мөнгө авч талхан авах уу те их юм аа хүүхдээ яаж хийж яах вэ? Би бол хувьдаа ажилгүй хүн дөрөв хүүхдээ гэртээ сууж байгаа. Ер нь дээрэмдүүлээгүй хүн бол байхгүй. Жагаач хүртэл дээрэмдүүлсэн байгаа мэдээж. Тэгээд тэрүүгээр шүүх прокурорууд тэгээд цагийн хууль хяналтын байгууллагууд өгсөн ямар ч үсэн урьдчилсан мөрдөн байцаахтай бол Батулгыг хэд хоног суулгаж амжсан юм да. Их эвгүй юм бэлээ. Плегийн тайлал гутлын үдээсийг аваад тэгэл цагдаа тэгэл аваад өвчт юм биш. Нэвтрүүлгийн үр дүн тийм байсан байж шүү дээ. Яг хөө дааган бол зүгээр л сууж исэн үнэн. Одоо арилгаж сууж исэн үнэн оройж байгаагүй би хэлж шүү дээ. Ихэнх нь өөрийгөө дандаа зөвтгөх тайлбарладаг байхгүй юу? Манай чи Баавараас ашиг юм уу, Элбэг дөржээс юм уу, Батүлээс ч юм уу, Халзан гамболдоос тэг хордоод эсвэл Бямсрангуугаас очиж асуухаараа атг бүрэлж ховор өнөх мах жинх чихэр дутанг болохоор тэгэхээр нөгөө одоо та нар памперс дахиад хэдэн ээлжийн боди модыг тийм юм байгаагүй байхгүй авахч газар байгаагүй авахч мөнгө нь байгаагүй маш хүнд байсан шүү дээ энэ Монголын ард түмцийг ойлгохгүй шүү дээ өөс шүзээгүй таануудыг төрж явах юм шүү дээ энэ тийм л хүнд үе юм да тэгээд эрэнгүүт чи амьдрал аймар хүнд тосч байгаа юм чи бид нар юу л болвоо л гэх. Би чи Монгол улсын 17 дахь ерөнхий сайд. Миний өмнөх 11 ерөнхий сайд ямар нэгэн хэлбэрээр гадны оролцоотойгоор ягуур тавьсан юм шиг. Ер нь бол 20 дугаар тогтоол гарч ийн нөгөө Бямсрангуун засгийн газрын үед гарсан шүү дээ. Дэлгүүр орсон чинь шууд ерөөсөө бүх юмны үнийг л 2 дахин өсгөцсөн. Тэгээд 20 дугаар тогтоол гараад тэгээд мөнгөний аш 2 дахин үнж яваад. Тэр үе чинь бол идэх юм байхгүй худалдаа авъя ч гэсэн дэлгүүрт юм байхгүй байсан чи яах юм? Тун цөөхий юм лангуун дээр байдаг гэсэн та нар бол мэдэхгүй. Хэцэгч нь бол мэднэ. 100% нэмэгдээд чи тэрэн дээр айгүй ойлгомжгүй санагдаад байхгүй юу? Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа одоо ингээ ажилгүй хаанасаа мөнгө авч талхан авах уу те их юм аа хүүхдээ яаж хийж яах вэ? Би одоо дэлгүүрт ороход нэг гоймон давснаас өөр юм байхгүй шахуу. Лангуунуу тэр чигээрээ хоосон болцсон. Далах хүртэл картанд орсон. 2 далах өгдөг. 90 онд 3-аас 8 насны ингээ 4 жоохон хүүхэдтэй л байсан. Тэгэл нөгөө хэдэн хүүхдүүд чинь өдөрт 3 далах хүрдэггүй л байлаа ш. Нэг л хагас хэл маасал 3 далах нэг л 9 чихэр бараг өдөрт хүрдэггүй голцоо эрэхтэй хүүхдүүд байсан. Тэгээд эрэнгүүт чи амьдрал аймар хүнд тосч байгаа юм чи бид нар юу л болвоо л гэдэл. Тэгэхээр нөгөө 3 4 талах аваад хөлтөөчрүүл тэр чинь нөөцөө авчиж байгаа байхгүй юу? Тэр чинь ерөөсөө одоо яг ингэ дөнгөж төрсэн байгаа эмэгтэйгээ талах хүнсээ олоод ирж байгаа л хамгийн дэд баяр. Тийм хүнсээ авч чадахгүй зөндөө айлсан. Тэр үед байсан улсууд бол үндсэндээ бол картын бараанд л орсон байсан шүү дээ тийм ээ. Нэг айл нэг 2 шил нэг цагаан архины нормтой 0.5 тэр чинь одоо ховор бараа шүү дээ. За тэгэл гурил будаа муудаа бүх юм чинь нэг юм айл болгонд нэг юм толоо нөхцөн. Тэгээ аачир гэж замбраагүй дэлгүүр гэж багтахгүй гадаа тэгээ балконоор ингээд би үртэл тэгэл костюмтэй эндээ хотлоо зангаа зүгтсэн энэ дээр нэг 25
гурил байлгүй ингээд зүгээр цагаан ариан болчихсон тийж гурил олдоод үрээд явж байгаа нь бол гоё байхгүй юу? Ядалж дөрөвдсөн ард түмнийхэн нүдэл сэтгэлийг хойсуулан өөрийг хоосолж эхэллээ. Бүх хүмүүс одоо өглөө 9-өөс 8-аас 9-ийн хооронд дэлгүүр онгойход талхаахгүй бол очрлоо дуусчдаг. Тэгээд тэрэн дээр чи одоо нөгөө эр зөрөгтэй ирчүүд л очиж очлохгүй бол би жишээ нь танхлаханд очилж жоод ингээ амьсгаад юу ингээ нөгөө жижиггүй учраас ингээ хүмүүс шахаад орно. Миний хөл хөндөрөөд ингээ нөгөө бүр амьсгал боогдох тийм хэмжээнд хүртэл талханд нэг удаа очлоод дахиж яваагүй. Яг тухайн үед бол манай нөхөрчөн хувьсгал гээд яваад өгнө гэрийн бараа харахгүй. Би имлэг дээр ажилдаг. Өглөө орой дуудлагатай явцдаг. Тэгээ картын бараа өгтөө өдөрт 3 далах, 2 далах хөлөө нормд өгдөг. Одоо манай 83 84 оны 2 хүү бол тэр зовлонг аягүй сайн мэддэг. Тэгэл хизээний уйлал карта булаалгацсан заримдаа 1-2 далахтай орж ирнэ, заримдаа картгүй орж ирнэ. Тэр өдрөө талахгүй хонно. Тэгээд тэр талханд очрлол чадaltaй нь аваад чадaltaй нь 10 ч авч магадгүй. Тэр өрөвдмөр гэдэг чинь их очиртой байна. Бас картын бараанд гэж чинь зүгээр чөлөөтэй бас очирлж яаж энэ хонслын дэнжи наадлын юунууд руу тэгээд одоо тэнд бас нэг архитаар суудсан барьсан. Тэр үед чинь одоо нэг тийм сонин хүний сэтгэхгүй ихөр. Тэгээд одоо нэг жижигхэн хүүхэд яг дайрч унгаад тэгээд нөгөө ойрчилж байгаа улсууд төлхөлдсөж хагаад тэгээд тэр хүүхэд дээр нэг юу гიშгцэн байхгүй. Тэгээд тэр хүүхэд өөд болсон. Ингээл тасралтгүй 3 өдөр ингээл оршуулгын цуваа өглөө ингээл бүр ингээл оршуулгын цуваа ингээл машинууд чинь ингээл ерөөсө 5 метрийн зайтай явж байгаа. Буганы цуваа шиг явж байгаа. Яагаад хүний эрсдэл нас уралт ингэж ихсвэ? Энэ юунаас болов гэдэг. Тэгэл шалтгаан ажилгүй болсон байна. Архит цогтуурч хагаад гэмт хэрэг асар ихсэн байна. Тэгэл гэмт хэргийн дотроо шүү дээ хүний амь насаас гэрсэн. Хэцүү үе байсан. Тэгээс оюутан болоод ингээд сурж исэн чинь тэр дэд сургуулийн босрол бараг хэрэггүй болчихж байгаа байхгүй. Үнэхээр сайн сурсан ажил олдох хэсэг нь тодорхойгүй. Тэр үед нийгмийн завхрал дотор гарсан ёс суртахууны уналт энтергээл их тайлбарлдаг юм байлээ. Нэрээ бас тэгэл автобусанд нэг өдөр ажиллаа хийхээр 300 хүн. Гэхдээ ямар 300 хармааны хулгайчд ажилтаа гардаг гэсэн мэдээлэл би сонин дээрээс уншчихлээ шүү дээ тэр. Хулгай бол ер нь замаа алдсан байсан шүү дээ. Хулгайг илрүүлэхэд одоо цагдаагийн байгууллага хүч хүрдэг байсан баг. Айлт хулгай хийж ихт нь гэрээ эзэн санамсаргуу түлхүр тааруулаад ороод ирсэн чинь сандрахтаа 19 сутгалсан байвал яах вэ? Тиймэр гарсан шүү дээ нэгдүгээр харуулт. Тэрхэн агшинд 19 сутгалсан гэж. Тэр зэрэл үгүй тэгтэл тэр зэрлэгтэй байх уу сандарсандаа байх уу гэдгийг бодогдсон шээ. Ийм байдал орохгүйсэн. Тэгэхээр юу алдагдсан бэ гэхээр хүнлэг сэтгэл, хүнлэг нэмжин сэтгэл эрүүл саруул ухаанаа нэлээд гээсэн болов гэж би эрүүл саруул ухаанаа гэж хэлж байна. Тэгэл яг нэг зах зээл чи яг нэг давс хуурдсан үед аавч надад нэг давс жоорлцсон гэдэг. Тэр үчи ягаад нэг бид давс хэргэлдэг байсан бэ гэвэл нэг их бэлтгэлийг нэг цанга их татдаг байсан байхгүй ингээд таталт их өгдөг. Тэглээгээд хүн их ингээл одоо юу гэдэг өглөө хатлаа өстой нэрэ наануу цаануу гэсэн юм бол байгаагүй. Тэр үед чинь бол бид нар чинь бол их дараа ух төвчээртэй өсөж сурсан, цангаж сурсан зовлонгоо хүн ярьдгүүл тийм үеийг л туус. Тэгээ энэ нийгмийг одоо буруу гэж хэлэхээс илүү тэр үед бид нар төсвөр төвчээртэйгээр ингээд даваад гарсан одоогийн хүүхдүүдэд ийм имийг бас туулаад явсан шүү гэж мэдээсэй гэсэндээ та нар түүх үлдэж чадсан би баяртай юм л да. Үүний нэг хэсэг нь бүгд наримдах Монголоор дуулсан засгийн газрын 20 дугаар тогтоолоор эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх арга хэмжээнүүдийг авч байгаа явдал үлээ. Олимпиос медаль аавна гэдгийг бол би одооных шиг ингээд ойрлж хашгирдаг ч юм ингээд тийм утгаар хүлээж авах. Төрөнд одоо энэ давс идэгээс сэтгэхэд бол би бас ингээд боддог. Би нэг юу ясмах нэг гадшаа нэг колонилац яг нэг кола авчиж өгчээсэн. Тэгсэн чинь тэр үед ингээд нэг юм юунд хийждэг байсан байхгүй нэг хэлсэн чихэд давс авсан гэсэн. Тэгэл ингээд нэг оройд очиод ингээд хоол моол идэхэд ингээд цаанаас ингээд нэг бараг авдрам удалж байгаа юм шиг ингээд юм гарахад ирэх юм би одоо гайхаад юм юусэн чинь гэсэн чинь жохон юм айн давснаас одоо энэ давсаа хайрлахгүй бол мөддөө олдох шинжгүй байна гэдэг ингээд
Тэгээд жоо тэгээд хажуутлаа айлц давсгүйхан бид нар одоо байхгүй л гэж хэллээ гэд ингээд тэгэхээр бол манай бол хөрхий тэгэл ямар ч давстаа бол идэх ёстой л гэж бодож исэн юм шиг байгаа. Тэгээд үнтэйхэн хувцсан мөвцгийг бас ингээд толгооноор өгдөг байсан юм аа. Тэгээ хувцсны хувьд бол ерөөсөө нэмэлт хувцс аавна гэж байхгүй байгаа нөхөөл хүүхдийн хувцс яхаа гэхээр бидний томцсон нөхрийн томцсон цамцаар өнгө тэгээд ингэж л амьдэрчихсэн. Тэгэхээр нөгөө одоо та нар памперс дахиад хэдэн ээлжийн боди модыг тийм юм байгаагүй байхгүй. Авахч газар байгаагүй. Авахч мөнгө нь байгаагүй. 5 эрэхтэй 2 охинтой байлаа шүү. Ингээл урагдсан байхад зүгээр сайхан янзлал ингээл ерөөсөө хувц хунаа хайхгүй. Ингээл бид нар чи ээжлэл ингээл өмсөс үлдээ барыг ингээд салсныхан дараа л одоо бодвол хайдаг байсан юм шиг байна. Энэ улс эх орны чинь хоол ундтай, хувцастай идэх уухантай болгож хамгийн түрүүнд лангууд нүргэсэн улсууд чинь ганцхан 8-ч гэсэн. Ганцхан 8-ч тэгжил хөдөлж эрхэлж амьдралаа улс орноо босхгүй л өөр ямар ч аргагүй дэмээ олохоо твтээгүй харин ч эрсэлж болсон эрэмгүй хүүхэд залуучууд бүгдээрээ тэгж боссон учраас Монгол хүн зөрөгтэй юм байлээ. Систем байна лээ. Зөв удирдаа зөв залах юм бол хийх юм байна лээ. Энэ 20 дугаар тогтоолын чинь дараа үүссэн хямралын хүнд жилүүдийг Монголын ард түмэн тэгжил туусан. Ганцхан 8-аар л туусан. За тэгээ тэр үед чинь одоо бидний бас нэг сонин хийсэн юм болвол ерөөсөө иргэддээ өссөн болгонд нь гадаад паспорт нөгөө манай үндэсний паспортыг гадаад гарах хэрэгтэй болгоод ингээд өгсөн. Тэг ингээд 90 онтой залгасан. Яг 90 оны 5 сард анх одоогийн Женко өтер одоо бас 15 6 настайгаас сайн таньдаг 8 арилжаа хийдэг байсан юм чи. Тэгээ битээр нийлээ цуг Сингапур руу 8-нд гараад явчихжээ. Тэгээд нөгөө Monsonik Group гэдгээ байгуулад бизнес хийгээл нөгөө жинхэнэ нөгөө Холливуудын кинонд гардаг гоё зах зээлийн чөлөөт эдийн засгийн гоё амьдралын үр шимийг үүснэ гэл тийм л итгэлтэй үнэмшилтэй 96 он хүртэл явсандаа баг. Маш олон хүн тэгээд ганцхан гарах хөдөлгөөн гэсэн. Жол бараа тэгэл хүн чинь өөрөө нэг вагонд очиад өрөөд чирээд аваад ирэх хэмжээний юм нэг удаагийн явдлаар авчихсан ш. Тэгээд энийг гахаа өрх гэд нэрэж гисэн. Тэгээд тэр гахаа гэдгийг чинь өргөж вагонд оруулаад манай нэг найз эмч хүүхэн битээр явсан. Ирээн дээрээс нөгөө өргөд вагон руу оруулсан гахаага Монголд буугаад хоёулаач өргөд даахгүй байгаа байхгүй. Тэгэж их л ойчрлж явдаг байсан. Тэгээд тэр бүх зовлонгуудыг бол амссан улсууд бидний үеийнх нь сайн мэдчихэж байгаа. Ганцхан 8 гэж нэртэй тийм шин нэр томьёонууд бас их гарсан. Тэгээд тэр чинь амьдралаас буй бас юм чинь одоо яах вэ? Ганцхан 8-нд бол ерөөсө богоноор гарчсан. Галт тэрэгний буудлын нэг тийц билет зардаг тийм төв бас өглөө 5 цагт очрлоод өдөржингөө очрлоод дараа нь ээлжилж очрлоо маргааш нь авч исэн тийм явдалтай бид нэр сурвалж хийсэн ингээд үүрээр гарч идэн барьцсан ингээд хэдэн 100 хүн ингээд шүн ингээд очиж зогссон. Ерөөсө тэнд л амьдрал уцалж ийсэн. Тэгээд багш инженер Сэхэтэн тэг үйлдвэрийн ажилтнаар бүгд тэнд байсан. Тэгээ манай ангиас бол 2-3 оюутай яг тийм ганцхан 8-нд яваад хичээлдээ суугаагүй. Eerimгүй, хөгсөн залуугүй, төрийн алба байна уу, цагдаа цэрэг нь байна уу? Тэр улсуудын буруу биш шүү дээ. Амьдрахын төлөө тэр чинь бүгд л гахаач болсон шүү дээ. Ганцхан болсон шүү дээ. Тэгэл энэ хятадын бодлууд очил шүнжингөөл дээр скотч гэж гэрээстэй. Тэдний буруу биш шүү дээ. Тэгжээж энэ улс чинь өмсөх хувцастай, идэх хоолундтай энэ хөөрхий хэдэн улсуудын том гавьяа шүү дээ. Засгийн бодлого байгаагүй шүү дээ. Одоо миний хараа бол энэ гахааны гэдэг юм ганцгчтай амар том хөшөө босгоо тавьчмаар байна. Тэр ганцхан 8-нд явсан хүмүүс хүүхдүүдээ одоо ар гэртээ үлдээгээд ар гэрт нь хинбэ гэсэн мөр өвөө хэмээ. Эсвэл 8-нд гарч чадаагүй хэн нэгэн тэгэл ах эгч дүүнэр нь аваад үлдсэн. 40 насны бүхэл бүтэн үе чинь тэр ганцхан 8-ны үед ээж аав ах дүү гэр орных нь 8-нд хаяад явсан өвөө эмээ дээр өссөн тийм үе байгаа шүү. Тэгээд тэд нар маань юу дутуу байгаа гэхээр эцэг эхийн жинхэнэ хайр инрэл дутууссан. Дутуу боловсралтай, дутуу системээр олж авсан эрэмдэг зэрэмдэг мэдлэгтэй болж өссөө. Энийг бүр нүдэрээ хараад сурвалжилж ирсэн. 70 хэд он 80-ад оны хүүхдүүд бол нэлээд
амсаж мэдсэндээ тэгээд бид нар ч олон ч хүүхэдтэй байдаг. Даваатлан л нэг 6-аас 4, 5 хүүхэдтэй. Тэгэл 8, 9 хүүхэдтэй айлууд бол их л хүнд тусдаг байсан. Нэг багш 4 хичээл зааж ялла шүү дээ. Нийгмийн ухааны түүх заана, хэл хүчиг заана, орос хэл заана, монгол хүчиг заана. Яагаад гэвэл багш нарын хүрэлцээ байхгүй ихэнх нь Ханзгай 8-нд гараа явцсан ажиллаа хийад явцсан. Шиг 8 ивэл болох юм байна ингээ хийх гэхээр 8-ны юм ямар нэгэн ийм одоо суур босрал гэдэг юм уу бидний ээж авт тийм зааж сургаагүй эрсдэл айгүй өндөртэй. Урдаас авсан 8-ыг хойшоо маань нөхөр жишээ нь одоо тэр Ганцгай 8-нд 2 сар яваад нөгөө хойтын орсуудад булаалгаад за энэ бол бүтггүй юм байна гэж бодоод буцаал нөгөө дид босрлын цалингаа аваад нэг энгийн амьдэрсэн хүний нэг бий байхгүй юу? Ер нь дээрэмдүүлээгүй хүн бол байхгүй. Жагаач хүртэл дээрэмдүүлсэн байгаа мэдээж. Тэгэл яг мэдээж дээрэмдүүлсэн гэж ярьдаг л болохоос жага доронтой зөвлөлтийн цэргийн их өнө сумны хангаач нь одоо гуйлын хангаа том шүү дээ. Тэр чинь 40 сая санж 50 сантим тэрнээс буудаал тэгэл хангааг нь хайж тэр хангаануудыг цуглуулад чинь хятад руу гаргаад тэгээд тэр чинь өнгөт металл болохоор их хүнтэй тэр юмар юм хийгээл тэтгэл явуулж исэн улсууд бол цөөнгүй бий. Харах шин мөрөөнд орж ирэл ингээл хутга шүмхтэй ороод ирэхэд тэгэл хинч үхүй гэж бодохгүй тэгэл байгаа мөнгө өгөл ягаад тэгэхээр би нэг л юм мэдж байгаа юм мөнгө аягүй олон хувааж хийдэг байсан байхгүй хүн үржил дээр юм хийхэд за энэ байна гэл одоо бусдыг нэгжээд ингээ олохгүй байх жишээтэй тэгээд дээрэмдүүлнэх юм мэдэж явдаг байсан гэсэн үг л те тэр аймаар хэдэн мянган километр газрыг л бор зүрхээр амнасаад бензин тавьж байгаа л хэдэн мянган километр хаа байсан Германаас ингээл явдаг л байлаа шүү дээ. Зоригтой, зоригтой, шатах нэг нь шатаал, олох нэг нь олоол. Ийм жижиг юмнаас бүгдээр л эхэлсэн шүү дээ. Жижиг юмнаас. Тэрнээс тэр үед чинь бол тийм 1000 төгрөгтэй хүн байсан ч юм уу баг байхгүй байна. Даалсандаа нэг 5-10 төгрөгтэй хүн гэдэг бол баян хүндээ ордог байсан. Их мөнгө шүү дээ. Хүн бол ер нь насанд туршаа цогцолоод 10,000 төгрөг цогцолдог хүн ховор байсан шүү дээ. Одоо манай наран туулын бос сайхан сан буугаал ингээд төрхий авгаатах ингээд Германаас тэр чинь машин зөөдөг л байлаа шүү дээ. Цагдааналт өх бэлэг гэл Германаас одоо ингээд машин тэр зөөж дэлхийд тэр чигээр одоо зах зээлд орцсон байх чинь тэгэл цагдааналт ч авах ёстой юм шиг тэгэл аваад яваад гэл ингээд тэрийг бол зөндөл харж ирсэн тий. Энэ Оросын мафиад алуулан баригдан зарим нэг нь алуулаа зарим нэг нь хэмхтэй ирэмдүүлээд энэ Орос ерөөсөө тэртээ ард иргэдэн цагдаатайгаа нийлээд мафийн орн болцсон байсан шүү дээ. Одоо ч бараг тийм байгаа хөө. Эвгүй гарууд шүү дээ тэр чинь. Гэхдээ тэр эрэгтэй эмэгтэй ер нь ганцхан 8-нд явж байгаа дээрэмдүүлээгүй хүн бол ер нь би бол ховор байх гэж бодож байгаа. Би хүртэл дээрэмдүүлж л байсан тий. 91 оны 5 дугаар сард надад нэг захиа ирсэн. Новосибирск орчмоос байсан ба. Новон тэр гэдэг. Тэр захианд би Оросын рекетүүдэд баригчлаа, хамаг юмаа булаалгачлаа. Одоо яахаа мэдэхгүй намайг нэг жижигхэн тийм налах шиг жижигхэн хот тавиад ирсэн. Тэрийг би тухайн үед цагдаагийн газар, тагнуулын газар тэр авч үзсэн. Яг жижигээр хоёр тал руу бизнес хийсэн хүмүүс бол ихэнх нь одоо ар гэрээсээ салаад, архинд ороод тэгэд эрсдэл гарсан юм байгаа байхгүй юу? Манай одоо төрсөн ах бол яг тэр эрсдлийг үүрсэн. Манай гэр бүлээс нэг, нөхрийн гэр бүлээс нэг хүн яг энэ хойдуурд 8-ыг хийж агаад алчгүй болоод ингээд давхарсан хүмүүс байгаа байхгүй юу? Тэр үед л биш үү? Цөм хийж исэн бол үндсэндээ бол арх спиртийн бизнес байсан баг. Гэж тэр нугуулдаг бизнес байт юм уу гэж. За өмнөд гутлуул яг нь 2-3 нугуул нугуурл байц. Тэгж юм хэлж шүү дээ. Германаас литрийн спирт, ареал спирт гэдэг $1 авдаг байсан юм а гэж. Вагоноор оруулж ирээ чи чинь нэг ареал спиртийг чинь жорлонгийн устаа найруулад ингээд 4-5 шил болдог л байсан байхгүй. Лүг нугаж байгаа юм шүү дээ. Тэрдэг олдохгүй. Хөрхгөл байхгүй. Өдөө гадаар ял машинтай зүгээр битүү ачаад аваад юм. 17 Чингэл экспертийн тухай нэвтрүүлгээд энэ бол үнэхээр туйлантай юм болсон. Орон даяар юм болсон. Ямар ч байсан Батарч өтөрийн нэвтрүүлгийг хийгээд эфирт цацсан яг л тэр мөрөөрн шүү дээ. Маргааш 17 Чингэл эксперт орж ирсэн тэн талгалсан гэдэг. Тэгээд тэрүүгээр шүүх прокурорууд тэгээд цагийн хууль шаналлын байгууллагууд өгсөн. Ямар ч байсан урьдчилсан мөрдөн байцаахтай бол Батулгыг хэд хоног суулгаж амжсан юм да. Их эвгүй юм бэлээ. Тэлэгийн тайлал гутлын үдээсээ навал тэгэл цагдаа тэгэл аваад өвчт юм биш. Нэвтрүүлгийн үр дүн тийм байсан байж шүү дээ.
Тэгээ манай спорт техноос бол энэ олон хүмүүс юм ганцхан 8 хийж бийц бас ганцхан 8 хийжсэн. Одоо чинь хятадас юм хар шахаа чинь ингээд $1 чинь 2 ширхэг авчирдаг байлаа шүү дээ. Энд чинь хурж ирээд байхад нэгийг 250 төгрөгөөр зарна. 250 төгрөг гэдэг чинь одоо тухайн үед ингээд $10 байхгүй. Тэгэхээр чи баг 10 хэд баг нугарч байгаа биз дээ. Тэгэд Польшийн зах дээр хэн байсан? Хөө монголчууд чинь эндээс бараа аваачаад Польшийн тэр нэг стадион зардаг байсан. Монголчууд л нам хийдэг шүү дээ. Хэдэн солиотын зүгээр ингээл даашаа одоо энэ том тэр үчиг нь Оросын нэг 150 төгрөг жонгос байсан. Тэрий чинь Монгол одоо шинэ хэдэн бизнесмен худалдаад авчдаг байлаа шүү дээ. Хятад руу чартер нисгээл тэндээс өстө битүү хүн суухын аргагүй тэр гахаага ачаал Москва руу ороод Москвад буулгаал зад тавиал тэгэл тэндээсээ наашаа ирэх мундаг ажилласан. Одооны энд байж байгаа том бизнесмэнүүд тэгжил болсон шүү дээ. Тэгээ Тайландаас баахан бараа аваад наашаа ачуулчихж байгаа. Тэгээ Монголын Тайландаас ачуулсан анхны бараа, анхны контейнерээр ирж байгаа байхгүй юу? Далайн тэврээр. Тэг чи бид нар нөгөө Сингапуроос бараа татаа сурцсан байсан юм чинь. Ойр цааны 30-35 оноод ирчдэг байсан Сингапуроос. Нөгөө Тайландын бараага тэгж ирэх юм баг гэж бодоод хэдэн дээж нь авчираад шууд Орос руу гараад Оростой төмөр замын ирээсээр солилцож байгаа. Төмөр замын төмөр өдөг штэ. Хаягд. Тэгээд за бараа ирэхээр ачуулчтайгаа итгэлцэл юм чи гоё 8 гоё хийж байгаа юм чи бид нар чи. Тэгээд нөгөө чинь төмөрөө ачуулчдаг. Тэгвэл төмрийн авч хятадуудаа цагаан будаагаар солилцож байгаа. Тэгээд эдийн Оросууд нь төмөрөө ачуу цагаан буд нь орж энэ чи зарагдаад идэг. Нөгөө Тайландын контейнер чи байдаггүй. Тэгээд судлаад үзсэн чи 86 хонд ирсэн штэ. Үнэ. Тэгээд тэрнээс болоо сүүлдээ нөгөө муу Оросууд маань уурлаад гомдоод тий. Тэгээд дээр нь дахиад нөгөө хэл хооронд улс хоорондын 8-ны стандарт байхгүй. Нөгөө чи ингээд 65 тонн гэж төмрөө ачдаг. Оросын гайдан тавган дээр 65 гэдэг нөгөө мапууд нь дарчдаг. Хятад ирээндээ очоо Ираны мапууд нь тэрийг 55 гэж дарчдаг. 10 тонны дутууд өөрчдөг. Үгүй чек өгдөлтөй зөндөө очирдөө шүү дээ яг. Тий. Одоо харьцангуй тэр чинь хянаж шалгах цай болцсон шүү дээ тий. Ингээл энэ жижигхэн улсаа чинь үндсэндээ бол энэ зах зээлийн эрэлт нийлүүлэлт гэдэг энэ систем чинь энэ ард иргэд чинь өөрөө бий болгочихж байгаа байхгүй юу? Ямар бурхан байдгийг одоо тэрнтэй зөөрлөх тийм хөшөөг яг тэр 1991-ээс 97 оны үед Монголын ганцгч та нэг газар таргунд тусгасан шигээ янгирын тусгасан шигээ босвол яг буруудгааргүй юм. Одоогийнхан бол гайхах залж манай үеийнхэн бол тэрийг өстой ойлгож хүндэж баг хаяа очиж өстой гадаадын ёсоор нэг цэцэг тавьдаг юм уу ятын тиймэрхүү шахах байх та. Одоо ч гэсэн өнөөдөр тийм л биш үү? Засаг ямар ургамлын тос юм уу консерв зүг тийм байхгүй шүү дээ. Энэ бол Монголын ард түмэн тэр бол үнэхээр хөдөлмөрч байсан. Толгой их сайн ажилдаг байсан. Бүгдээрээ л амьдрахын төлөө явсан. Энэ зах зээлийн симхийг бол олж харсан. Зөвхөн Монголыг хангаа зогсохгүй одоо энэ Орос, Морос энэ хаварын улсуудыг чинь монголчууд хангаж хэлнэ шүү дээ. Тэгээд аюугаа ингээд дэлгүүр хошоолол аюулын ингээд бас нэг бараажаад ингээд эрэхтэй зэрэг тэр 93 оны 8 сар гэдгээс чинь тэр нөгөө картын бараг картыг зогсоодог чинь бас нэг сэхээ аваад бас нэг ингээд тэрний чинь манай одоо 8-аад ганцхан тим байдалд хүргэж өгсөн байхгүй юу. Тэр хэцүү цаг үед бол Монголыг энэ шин засгийг энэ шин зах зээл рүү оруулахад бол үнэхээр мундаг авьяа байгуулсан бол Бямсрангуй л гэж. Үнэхээр Бямсрангуй байгаагүй бол тэр үед өөр нэгэн ерөнхий сайд болсон бол мэдэхгүй. Би л мэдэхгүй. Тэр олон асуудал орж ирнэ. Тэнд сууж байгаа одоо тэгэл тэр нэг гамбалдарлаг жимэрлэг жив тэгэл түмэн сайд нар байсан. Мэдэхгүй. Бямсрангуйн толгой тэр ой санамж тэр өстө агуу. Ийм хүн бол Монголд бол өстө бишрмээр шүү. Өөр хэмтэн дааж Монголын төр засаг тэр хүнийг бол зүгээр л өшгөл гаргацсан л одоо тэгээд тэр драмын хажууд нэг 3 бүр хуучны нэг өгөрсөн байранд л байд. Яг өөрчлөлтөнд орчвол ирэхэд манай төр аж ахуйн удирдлагын доктор бас янз бүрийн ойлголттой. Зарим нь одоо ер нь тэр зах зээлийн социализм усаа татгалзах хон буруу гэж үзээд ер нь төрийнхөө бодлогын эсрэг нийлээд хатуухан чулуу хайдаг ч улсууд байсан. Жишээлбэл тэр үуч манайха махны өвлийн бэлтгэлгээд явуулдаг байдаг өвлийн ядлагаа Төв аймаг 1000 тонн мах бэлтгэх ёсноос 1 тонныг бэлдээгүй. Увс аймагт өвлийн ядлагаа явуулаагүй тэргүүн шалгар сайдгаа
Тэр зөөхөн байгууллагад явуулсан чинь араас мах явуулгаад 2 том машинд толгой шир ачаад зах зээл зурмаар борлуулж илэрээ гэж л ядараас явуулж байх жишээтэй. Ер нь жаахан тэр ерөнхийдөө аж ахуйн нэгдлийнхний дунд алтан захаа гэж гараад ер нь өвлийн бэлтгэл явуулахгүй засгийн газрын бодлогыг эсэргүүцэх юм чардаа. Тэрнийг одоо манай Вянбал их лот ярих ёстой да. Тэр чинь автор нь Гишүүн засгийн газар бол үндсэндээ бол байгуулагдаад Бямсрангуй анхны ерөнхий сайд болоод бийж нэг тандагчгүй байсан. Нөгөө энэ нэг социализмын үеийн одоо нэг төлөвлөгөөний комиссжил үүний стандартын хороонд зүйл нэг байдаг нэг комиссл гэж бодсон шин ч одоо тийм байсан ч. Тэгээ тэр хүнийг ерөнхий сайдаар тавьсан. Жилчлэлтийн шинэ үед. Тухайн үед бол нэр энэ Бямсрангуйг бол одоо бараг л ингээл тав алхаал хүмүүсүүд хараадаг байсан байхгүй. Би яг тэрийг бас сандаг. Тэгээд би ч тэр үед чинь нэг цаг үе залуучууд гээд нэвтрүүлэг хийдэг. Бас ч гэж нэг олонний танил хүн хар бас энэ нэг нөхөр гайгүйч гэдэг юм уу, гайтаач гэдэг юм уу ингээд бас нэг сонсоод идэг болцсон. Тийм л үе байл л да. Тэр Бямсрангуй ерөнхий сайд уулзъя гэж ингээд биш танихгүй шүү дээ. Тэгээ очиод уулзсан. Эсвэл над үнэл хэлсэн. Залтар нэг юм байна. Нийгэм шинэ шилжилт рүү орлоо те. Чин үннийг хэлэхэд бол би одоо соц төлөвлөгөөт эдийн засгаар ингээд мэрэгссэн ингээд явцсан. Энэ капиталист эдийн засаг чөлөөт зах зээл гэдэг чинь үнэндээ сайн учрыг олгохгүй. Ингээ хүссэн үсээгүй нийгэм шилжилт өөр болцсон. Аз бодоход би 90 оны 5 сарын 11-ээс би түрүү Америкт ажил явуулсан 7-нд ирээд 11-нд буцаад нүүбийн зардлаар Англи, Итали, Швед, Японд тус үрдэн 7 хоног явж тэдний эдийн засгийн амьдрал төрийн бодлогын гол чиглэлүүд механизм тэрүүтэй танигдсан. Тэр над их тус болсон. Тэгээ хамгийн гол асуудал үнэ чөлөөт хэрэгтэй байна. Улсын үнэ хатуун байгаа цагтаа зах зээлийн эдийн засаг байхгүй. Чи өөрөө энэ гудамж цонхны цанаас харж байгаа биз дээ тийм ээ. Энэ одоо бужигнаан хоолунд байхгүй, дэлгүүр хоршоо хов хоосон болцсон. Тэр үед эргээд тесрэхээр тийм л үе байсан. Тэгээ намайг манер тэгсэн. Энэ үед юу яа чамайг ирэхс нэг хүн таних юм. Тэгээ чи миний хэвлэлийн албаны дарга болооч гэж. Яагаад гэвэл намайг гараад ингээд ерөнхий сайд гэдэг юм ярих юм бол энэ мө өгөрсөн коммунист гэж хүлээж авна. Чамайг гараад ингээд засгийн газрын өмнөөс энэ засаг нэг ийм бодлого барих гэж байна, ийм хийх гэж байна. Энэ нь бол зөв ч юм уу гэдэг мессежийг чи өгж байгаа ч гэж. Тэгээ яагаад гэдэг чи улс орон хэцүү тийм ээ. Би ямар одоо нэг бурхан шиг амтнч биш бүх байдлыг мэдчихэж байгаа юм чинь. Тгийг л өвшөөс. Тэгээ засгийн газрын хэвлэлийн албаны дараагаар намайг тавьсан. За тэнд хэдэн жил ажилласан. Үнэхээр хэцүү байсан. Бас заримдаа бүр зарим нэг хэвтэрсэд бэнцүүд нь 4-р цахилгаан станцыг зогсоох, Улаанбаатарын усан хангамжийг зогсоох, янз бүрийн тийм арга хэмжээ санаач хэж явдал гарч л байсан. Ингээд шадар сайда бүрүүд орж өөр автоматик мэрэгчлээ хөштэй. Явуулсан тэгэхэд очоод ихтэй бүх юм зогсооход бэлдсэн байна гэж л надгаас. Тэр мэт. За тэгээ хойноос цахилгаан нийлээд авав. Нэг жилд 241 удаа цахилгааны усал гарч байла. Тэгээ усал гарлаа гал манай станцууд цаадалд орно хойноос эрчим хүчээр тасарчих. Тэгээ ер нь тэр үеийн засгийн газрын толгойн өчн бол Улаанбаатар хотоо хөлдөөчихгүй юмсан гэдэг ийм асуудал байлаа шүү дээ. 91 оны дүн үйл би энэ Чойроос нааша 61-р өртөөнд илүү сайхан тал гэдэг нэг жижигхэн хотхон байсан. Тэнд Орос цэргийн анги бас байсан. Тэгээ тэнд бас загтал ирээд залуучуудаас нь манай хот хөлдөхнээ ганц мазуутын станц маань төшгөө одоо зогслоо. Бид хөлдлөө эрд сурвалжиж өгнө. Энэ үеэс эхлээд одоо нийгмийнхаа дотоод амьдралын зохицуулт гол асуудал болж ирлээ тийм. Хуучин төлөвлөгөө эдийн засагтай төвлөрсөн хангамжтай төвлөрсөн гадаад худалдаатай ганц банктай байсан. Тэгээд тэр бүхнийг өөрчлөхгүй
Бодхоо бодлоо доо. Одоо дээр 90 оны зээлийн эдийн засагт яаж шилжих юм бэ гэхлээр Америкийн том эдийн засагч Жеффри Сакс гэж нэг мундаг профессор байдаг. Дэлхийд алдартай. Тэрнийг өрж ирүүлсэн. Хүн төрөлхтнийг аврагч агуу эдийн засагч Жеффри Саксын цочрын эмчилгээний дагуу бид нар хийж яах гэж Бямсрангуа Халзан гамбууд бүгд тэгж ярьж Жеффри Саксын нэрийг барьж ярьж байгаа. Японы Хироно гэж том профессор байдаг. Тэрнийг өрж ирүүлсэн. За зах зээлд орох юугаа бид нэр ямар загвараар явуулах вэ гэж. Япон бол үе шаттай аажуу ингэж явуулах гэж хэлдэг. Америкийн Сакс бол Жеффри Сакс бол гүй түргэн тэр нэг цочир эмчилгээний юугаар түргэн хугацаанд энэ хийх юма реформо эхлүүлж хийх хэрэгтэй. За бас нэг юу ярих хэрэгтэй баг. Хүмүүс дараа нь ингээд эн чинь түүхэн архив болох учраас нэг бод түнний ярьсан дээр токен терапи буюу энэ цочир эмчилгээ гэж нэрлэдэг байгаа. Уг эмчилгээ гэдэг байгаа. Яг үндөө цочир аллага юм. Эн чинь өөрөө та нар одоо сайн судалж үзвэл дэлхийд дээр байд юм да. Шок номдол гэдэг Канадын нэг сэтгүүлчийн бичсэн алдартай ном байдаг шүү дээ. Бас чиний асуултан дотор тэгээ ер нь тийм байхгүй байж болоогүй мó тойрч гарах арга зам байгаагүй юу энэ төр гээд бас тийм сөрхий асуултууд бий. Монголын гадаад холбооны 85%-ийг нь зүйл холбоотод эзэлдэг. Бусдад нэг 10%-ийг нь зөв Европын орнууд эзэлдэг. Тэгээ ер нь гадаад гурвдагч орнуудтай бол нэг жаахан Моодуур жижиг сажиг юмар харьцаг тиймэрхүү зөвшөөрөл. Тэгээ ер нь гадаад эзэлсэн харилцаа өөр бац. Нөгөө талаас зөвлөлтийн зээл тусламж Монголын экспортоос 130%-ийн 130%-тэй тэнцсэн. Өөрөөр манай экспорт 586 сая шилжих хөрөмөд байхад авдаг зээл маань 700 сая жилийн тэргээр тэтгүүлж байсан эдийн засаг. Гэтэл тэр үед нөгөө зөвлөлт чинь өөрөө хямраад 9 сарын 30-наас эхлээд гадаад улсууд зээл тусламж өгөхөйг дээд зөвлөлтөнд засгийн газартаа хоригдчихсан. Монголд 117 мянган барилгачид янз бүрийн мэрэгжлийн улсууд ажиллаж байдаг зээлээр. Тэгэхээр нөгөө зээлийн бараа байхгүй, тусламжийн бараа байхгүй адгийн наацах нэг асуудал. Тэгээ тэр үед бол яг хөтэ маш хэцүү байсан. Үндсэндээ бол юм худалдаад авъя гэдэг ингээр хүмүүсийн гар дээр Монгол мөнгө нь байхгүй. Яагаад гэж. Яагаад тэгэхээр тэр үед энэ Оросын одоо 100 мянган цэрэг армийнхан байлаатай. За мэрэгжилтнүүд гэдэг одоо нэр болон дохой болгоомж байлаа шүү дээ. Тэр бүх улсууд чинь Монгол төгрөгөөр цалинж ирсэн. Монгол төгрөгөөр. Асар их хэмжээний цалин авдаг. Монголчуудаас хэд дахин өндөр цалин авдаг. Тэгээд тэр нөхдүүд яасан гэхээр эндээс нэг худалдаж авах юм байхгүй учраас бүх мөнгийг бол нутг руугаа шилжүүлсэн. Орос руу. Үндсэндээ манай Монгол төгрөгийн ихэнх хувь нь бол Оросын банкудад очсон. Өмч хөгжлөд мөнгө санхүүгийн шинэ бодлого явуулах анхны алхмыг хийсэн юм. Зах зээл гэдэг маань яг эцэстээ яг юу бол таарсан бэ яаж ойлгоцсон гинт нэг өдөр элбэг дэлбэг баяжчих юм биш юм байна. Энэ чинь тэмцэж хөдөлмөрлөж олж авдаг юм байна. Энэ бол хугацаа шаарддаг юм байна гэдгийг ийм бэрхшээлүүд та нарт учирна гэдгийг хүмүүс хэлж өгөөгүй. Энгийнээр хэлж өгөөгүй, ойлгодохоор хэлж өгөө. Удахгүй дэвжин тэр хүртэл ингэж бид нэр зохицуулалтаар дараагийн цэгт хүрэх юм байна гэдгийг энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа хүмүүсээс хүнлэг сайхан сэтгэл гарч байгаа. Ард түмнэр сэтгэл санаа нэг үеж урагшаа явсан бол би ийм байдал орохгүй байсан. Зарим юм чи үннээр нь хэлж болдгоо шүү дээ. Тийм шүү дээ. Оросууд их мөнгөтэй яагаад тэгэхээр тэрнийг хорих гэсэн юм а гэж хэлдэг юм шүү дээ. Нөгөөх нь ер нь зөвлөлтийнхэн тэр үед их өөрмөц хандсалда 8 сард зөвлөлтийнхэн 34 мянган тонн шатхуун нийлүүлэх гэрээтэй байсан.
Тэгээд 7 сарын 29-нд сонгууль болоод эслийн засгийн газар тунхагласан гут 8 сарын 1-ээс эхлээд Монгол нийлүүлэх бензин шатхууныгаа 50% хассан. 8 сард 17 мянган. Яг тариа хураалтын өвлийн бэлтгэлийн юм, өвс хадлангийн юм гээд. Тэг ер нь эдийн засаг бол хүндрэх. Зарай бол адглаад наад энэ хоёр шалтгаанаар бол тодорхой. 3 дахь нэг сонин шалтгаан 89 онд Горбачов хятад ажиллахдаа Монголоос сэргээ гаргана гэдэг амлсан. Тэгээд сэргээ гаргахаас нь яхад бол айлтадаас ер нь төргөн яарвчж гаргая гэж зөвлөлтийн цэрэг Монголоос гарч байсан үйл дээ. Тэгээд гарахтаа яг эндээс явж байгаа зөвлөлтийн цэрэг чинь 103 мянган хүн гарна. Хоол очихлоо нүцгэн гал дээр очин идэх уух юм хэрэгтэй болно. Хүний талаас ойлгож болно л зэрэг. Тэгээ надад бол хэлжсэн. Ягаад гэвэл өөрөө намайг тодж ацарсан учраас бол хэвлэл ялбарынхаа дарагтайгаа нэг нүгүү ярихгүй бол би тэр бодлогыг чинь хүнд юу гэж хэлье. Надаас бүх юм нуугаад байвал би юуг тайлбарлах юм. Тийм учраас бол надад бол би их итгэжсэн л гэж боддог. Тэгээ нэг жишээ бол тэр 2 дугаар тогтоол гарахын хэд хоногийн өмнө бол өрөөндөө дуудаад хэлсэн байхгүй. Миний сайн хэлдэг. Гэхдээ үндсэндээ бол Монголын эдийн засаг банк санхүү бүх юм чинь бол тийшээ явцсан байна. Бид хөдлөг аргагүй болчихлоо. Тэгэхээр Оросод байгаа тэр их Монгол төгрөгийг ханшийн унгаа ич цаас суулгах чийл гэж. Тэгж эдийн засаг аврыг гэж. Өөр арга байгаагүй минут бол. Тийм юм бол Японч гэсэн тэр чи одоо замбараг өөрчлөх ёстой үсттэй. Хамгийн төгс капиталист орн. За Хонконг яасан? Хонконг яг 1985 онд хийсэн шүү дээ. Ханшиг доктортой болгоод. Та нар хуулийн үзээрэй. 1985 оны хуулиар нэг Америк доллар 775 Хонконг хуульчилсан байна. Үдээд Хонконг хуульчилж тахад одоо өөр юу жишээлэх гээд байгаа. Хөгжилтэй орн биз дээ. Тийм. Тэр чинь шал худлаа номлол манайх юм судалдаггүй байхгүй юу? Ингээд энэ хоёр профессорын чинь юг яхтай зэрэг монголчуудын юунд бол тэр удаан үе шатаар гэдэг нь илүү таалагдж байгаа. Яг тэгээ нэг юм яваад байх нь шүү дээ. За тэгээд сая Джеффри Сакс нь өнгөрсөн 100 энэ 100 Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгөө урилгаар Монголд ирсэн. Тэгээ би уулцсан. Мөн үү? Одоо Джеффри Сакс юу ярьдаг болсон гэхээр чи өөрийнхөө хийсэн энэ састарнуудад хийсэн юмнууд шүү дээ. Саний хэлдэг тэр цогцлын эмчилгээ 20 дугаар тогтоол энэ төр буруу болсон гэдгийг өөрийнхөө алдаг зөвшөөрөд ярьдаг болсон байхгүй юу? Америкийнх бол ер нь хаа газрынх тэр дотор монголчууд ер нь одоо нэгд зовлонгийн төргийн жаргалын удаан. Тэм учраас энийг хүнд юм а ерөөсөө шуурхай даач ингээ хийгээд ард нь гарч. Энд чинь сүүлийн 40 жилд хүн төрөлхтний түүхэнд гарсан хүн төрөлхтний амьдралд нөлөөлсөн 3 том эдийн засгчийн нэг нь багхгүй дэлхийн. Тухайн үед Харвардын их сургуулийн доктор байсан. Одоо Колумбийн их сургуулийн нөгөө Sustainable Development буюу тогтвортой хөгжил ингээ нэгдсэн үндэсний байгууллагын харьяа Колумбийн их сургуулийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал буюу нөгөө нэг Institute of Sustainable Development гэж тэрний тэргүй хүн байхгүй юу? Тэг би юу хэлэх гээд нэг баяр хөөрээд байгаа юм биш байхгүй юу? Энийг өөрөө гардаж хийжсэн үн буруу гэж ярьж байгаа. Гэтэ одоо хэний ярианс бүр нэг чухал юмыг таамар заавал аруулвал манай юу ярьж байгаа нэхэр ойрын 10 жилдээ доллар дэлхийг захирддаг хэрэгсэл байхаа боллоо гэж хамгийн том эрдэмтэн нь өөрөө ярьж байгаа. Монголын досууд үйл явдаг галын хүчин зүйл яаж нөлөөлж байв? Оросын хятадын дэлхийн Америкчууд Монголд юу хийж байсан? Бус досууд юу, Япон юу хийж байсан? Хятад юу хийж байсан? Орос юу яаж нөлөөлж байсан? Бидний нөлөө юу байсан гэдэг. Тиймэрхүү асуудал байх. 90 онд энэ социалист системийн чинь буюу одоо хуучин одоо бидний хамрагдчихсэн социалист тогтолцоо гэдэг олон орнуудыг нураахтай ашигласан юм тэр цочор имчилгээ гэдэг жор байхгүй. Тэрний үеийн гэхээр маш амархан хүмүүсийг ингээл та нар одоо ингээл Холливуудын кинонд гардаг шиг сайхан амьдэр, Америкчиг арчил, эрх чөлөөтэй сайхан амьдэр 80-аад оноос эхлээд хүчтэй явсан тарих угаалтанд чинь бүх социалист орнууд чинь ерөнхийдөө нөгөө нэг оюун санааны байнгын хяналтаа дарамтнаас айцсан. Дээр нь хэрэглээний хувьд харахад нөгөө чинь гой нөгөө Кока-Колог уугаал, бохойж ажиллаад, джинсээ өмсөөл энэ төр нэг тийм их чөлөөтэй хамтдаг дуучид спорт энэ одоо манад байж байгаа Премьер Лиг тий Орок
Амьд хөгжмийн тоглолт Монголд энэ ч юм бол социализм үед байхгүй учраас бүгдээрээ тийм сонирхдаг ч юм. Ингээд нөгөө оюун санааны дайралт, ахуй амьдралын гоё тансаг амьдрал энэ тэр ингээд бэлтгэсэн байсан юм дээр. За одоо энэ дүү шийдэхийн тулд түрүү удаан шийдэхгүй тулд маш хурдан цочир яг ингээд нөгөө хүний хэрэггүй эрхтийг тасдаг шиг тасдах ёстой гэж хэлээл. Бүгдээрээ үнэмшиж байгаа байхгүй. 90 оны 10 сарын 1-нд манай худалдааны байгууллагуудын жижигхэн худалдааны барааны үлдэгдэл 3,300 сая байсан. Тэрийн нэг төгрөг гэдэг чинь одоогоо 1000 төгрөг зэнцэн л дээ. Нэг мэдсэн чинь өнөд харалта 3 төгрөг 40 мөнгө байсан доллар 1000 дахин ханшуун гэж чинь бид нар 1000 дахин үнгүүтцсэн байхгүй юу? Гэтэл гинт юм өөрчлөгдөөд манай хүмүүсийн мөнгө нэмэгдээгүй. Гэтэл барааны маань нөөц байхгүй болж ирсэн. Гаднаас авдаг юм бол харьцангуй хэвээрээ импорт. Тэгээд гайхаад одоо юу болж байна гэх. Тэгсэн яг нөгөө дагнуулын газараа явуулаад юу болж байгааг үзсэн чинь хойшоо явсан зүйлтийн цэргийнхэн 200 боосон дотор наран цэцгийн тосыг гаргасан. Тэгээд нэг түүхэн бас авч гарна гэдэг тэдний буруутгаад байх юм байх гэсэн. Тэгээд гурал будаанаас эхлээд аваад. Зүйл толгой тулс гэж байхгүй болсон бүгд найрамд Монгол тулс гэж байхгүй болсон. Энэ хоёрын хоорондын гэрээ хэлцээр хамт ажиллагаа ах トゥ угийн найрамд чинь зах зээлийн харилцаанд дөрөнгөт бараг л байхгүй болсон шахангууд Оросын айрам мэрэгчлэтнүүд энд ажиллаж исэн мэрэгчлэтнүүд зөвлөхүүдийг бүгдийг богоноор нь юусэн гаргасан шүү дээ. Буцаасан шүү дээ. Нутагт нь буцаасан. Тэр барааны хомслыг чинь яаж ийж одоо нэг юм хөргөж байх вэ гэж хорон хомсоо хойхолж яхад дээрээс нь тийм зохиомл хэрэглээ бөөнөр нь авдаг юу гараад ирлээсэн чинь бид нөхөж дийлэхгүй байхгүй. Тэгээ нөгөө картын бараа гэдэг чинь бас тэрнтэй холбоотой. Цаана юмд байхгүй ч яах юм. Тэгээд яасан чи он гарсан чи 1 сарын 15 гэхэд ерөнхийдөө 3 тэрбум төгрөгийн маань бараа 1 тэрбум 612 сая болж үлдсэн тий. Талнаад хуцсан. Тэгэхээр нөгөө тэр цочир имчилгээгээр хийхдээ хамгийн түрүүнд эргээд ингээд судлаад байгаа юу тогтоогч нэхэр бүх улсуудаар хийсэн юм юм гэхээр тухайн ард түмний хоримтлоос хоримтлын үнэгүй болох хэрэгтэй. Худалдаа авах чадваргүй болох хэрэгтэй тухайн ард түмнийг. Тэгээд дээр нь тухайн ард түмний өөрийнх нь үйлдвэрсэн барьсан бараа таварыг үнгүүдүүлээд тэгээд өөрсдийнх нь доллартай холбоотой болгох. Яг тэрээс нь 20 дугаар тогтоолоо тэр 91 оны 1 сард хийсэн юм байна л да. Одоо хүртэл манайх түргэжсэн бэлтгэлгүй байсан бэлтгээд байх юм байхгүй. Байгаагүй. Тэр социализм гэдгийнхаа тэр нөгөө төвлөрсөн төлөвлөгөө эдийн засгийн тэр юмнаас нэгэн төл шилжихэл юм бол шилжсэн шиг шилжихэл хэрэгтэй. Бүх үндснийхээ валютыг гадаадын банкнд ингээ алдсан юм чинь бид энд яаж эдийн засгийг босгох юм? Яаж худалдаа наймыг эрхлэх юм? Мөнгө нь байхгүй болчиход байсан байхгүй. Бүх юм тэнд ураагаад авцсан. Яаж монголоор тоглохоор хэдэн тэр хүм төгрөг тэнд овоорцсон байсан. Тэгэхээр энэ худалдаа эдийн засаг энэ нийгэм эдийн засгийг чинь эрүүл болгохын тулд бид одоо мөнгөний бодлого яах вэ гэдэг дээр л юм сургуулаа тэр 20 дугаар тогтоол гэдэг шийдвэрийг л гаргасан байхгүй. Тэгэхээр энэ гадны элчин сайдын яамдууд энэ төр төлөөлөгчийн дипломат төлөөлөгчийн газар гадны байгууллага бол Монголд зарах мөнгөө Монголын банкнд шилжүүлээд тэгээд гүйлгээгээ хийдэг байхгүй юу? Орос бол тэгдэг. Орос чинь нөгөө манай банкар дамждаг. Өөрснөө энэ тэндгүү орос дэлгүүртэй. Тэгээд тэр орос дэлгүүрээр хамаг бараа мараагаа зараад тэгээд өөрийгөө санхүүжилт бүх юмаа бол өөрөө хийгээд явдаг тийм автономны юутай. Тэгэхээр манайхан тэдний мөнгөний юунд хяналт тавьж чаддгүй байсан байхгүй. Тэгээ ер нь зах зээлийн тэнцвэр авдаг даа. Нөгөө талаас ихтэй зэрэг зөвлөлт 8 сараас эхлээд шатхууна бүхөө хязгаараас. Монголд 10 сарын 8-нд анхны цас ороод 10 сарын 8-наас зарим аймагуудад өвлж цасан бүрхэл тогтсон. Тэр өвөл маш хүйтэн өвөл байсан. 91 оны өвөл бол Билот гэсэн их хүйтэнс бид нар л дотор их халуун гадаа бол хүйтэн халуун гэдэг мэн үгүй тэгэхээр
яг энэ юунаас болоод нэвтрүүлэг хийх тийм дотор шатаж л явсан үе л дээ. Одоо яагаад ийм болов, яагаад ийм болж ийн гэдэг. Хүйтэн өвөл шатхуун байхгүй. Тэгээ одоо ер нь шатхуунаа зүйлийнхэн 50% хасан нөхцөл биднэр зогсож хэрэгтэй байна. Тэгээд засгийн газар ч шатхуунаа бараг л шалгаар хуваадаг байлаа да тэр үед. Тэгээд тэрний нэг сонин 90 оны 12 сарын 26-нд Зөвхөн дуудлын коммунист намын төв хорооны улс төрийн товчоогоор Монголын тухай асуудал хэлэлцсэн байдаг. Тэгээд тусдан тогтоод гаргаж. Тэгээд тэр тогтоолыг нь энд байгаа зөвлөлтийн элчин Монгол Ордын хувьсгал намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дараад орд уншид танилцуулаад өгөөдгүйгээр гараад явсан. Манай хэмшээ зур гаргалаа. Тэр тухай сүлд нь би намын даргаас олж. Тэгэхэд Монголд хийж байсан бартерын хэлэлцээг бүрэн хоригдоод гадийн цасвар жишээд хевсэн дээрхэд 1500% хүртэл нэмээд мал мах авахаа божоод хориг тавьж байгаа. Эмбарго. Одоо нөгөө Монгол тусгаар тогтносон улсууд хараас байдлаас гарах чинь бас үнэтэй байна гэдгээ бид нь харуулж байна шүү дээ тэр чинь. Бензин шатхуунаар 50%, ер нь барагтай хэвийн эдийн засаг 50% бензинээ хасуучаад хэвийг ажиллана гэж байхгүй шүү дээ тэр чинь. Тэгээд дээрээс нь экспорт чинь хоригдлоо. Тэгээд 91 оны экспорт бол үндсэндээ 346 сая одоо хоригдсон. Тэгээд үндсэндээ бол Монголоор гадаад талдаа эмбарго гарсан. Тэр Бямбасрынгийн толгойноос гарсан. Зүгээр Бямбасрын бол нөгөө ерөнхийлөгчөд дуулгах хэрэгтэй зөвш надаас нэх мондог юу яах гээд байсан ч юм биш. Гэхдээ ийм юм хий энэ гарцаагүй байна. Гэт тэгээд танилцуулаад тэгэл годатэл хэрэгтэй юм бол одоо тэгэл хийлт. Тийм би гарын үсэг зурх гэж байгаа биш. Ерөнхийлөгчийн зарлиг биш. Ерөнхий засгийн газрын тогтоол юм чинь тэгээд энэ буурал өөрөө л тэгэл нэг юм хэлэм чирэл гарах юм байгаа гэсэн шүү бараг. Би ч Монгол улсын 17 дахь ерөнхий сайд. Миний өмнөх 11 ерөнхий сайд ямар нэгэн хэлбэрээр гадны оролцоотойгоор ягуутсан юм шүү дээ. Хайшаа чимдээ хүний өөрийн итгэл үнэмшил гэдэг юм байна. Итгэл үнэмшилтэй хүн бол юунаас айдаггүй юм шүү дээ. Харин тэр итгэл үнэмшлийг хэрэгжүүлэхийг хүсдэг юм. Тэгээд энэ нөхцөл бол асуудлыг шийдэх хэрэгтэй, зах зээлээ аврах хэрэгтэй, амьдралаа аврах хэрэгтэй болсон. Тэгээ энэ зэн дээр бол тэр нөгөө 20 дугаар тогтоол гэдэг алдарт одоо манайхны одоо явган ухуулагч нарыг амны уншилга ер нь арчилсан хувьсгалын бараг 20 дугаар тогтоолоор төсөөлнө. Тэр хандлага бий болсон үе л дээ. Үндэсний улам бүсвэрээ ховордож байгаа өнөөгийн нөхцөлд сөөн хүн цадхаараа олон хүн хүртээлэрэн гэсэн ардын маань мэрэгэн үг үнэтэй сургамж болж хот хөдөөгүй картаар бараа хуваарлах болсныг газар сайгүй дэмжиж байна. Ихэнх нь өөрийгөө дандаа зөвтгөх тайлбарладаг байхгүй юу? Одоо чи Баавараас ашиг юм уу, Элбэг дөржээс юм уу, Батүлээс ч юм уу, Халзан Гамболдоос тэгээ 20 дугаар эсвэл Бямсрангуугаас очиж асуухаараа өөрөө 20 дугаар тогтоол гаргаж ирсэн хүн учраас манер одоо хэдийгээр 20 дугаар тогтоол буруу гэдгийг өөрөө мэддэг ч байсан гэсэн тайлбар өгөхдөө өөрөө ерөнхий сайд байж захта нэг ч ард түмэнд хэлэхгүйгээр мэдээлэл авсан хүмүүсний хадамж байсан мөнгөө татаж элдв юм болгоод хүн үү? Тэ? Өөрөө болохоор нөгөө мэдээгүй хүмүүсийн мөнгийг 2 дахин нэг шөнө халамжийн үнийн дүнгийн одоо юу гэдэг 1000 төгрөг байсан бол худалдаа авах чадан 500 болоод нөгөө талдаа 1000 төгрөгийн талах маань 2000 голдог ч гэдэг юм уу тийм хийц учраас өөрөө хэзээ тэрийг зөвшөөрөхгүй зөв гэж ярих байхгүй юу. Тэгэхээр энэ нюансыг ч өөрөө сайн ойлгох нөгөө одоо чинь энгийн юм бид нь шүү дээ. Ногоо цаавцсан хүн дөө те. Ийм болсон ингээд бол хамгийн гол нь Оросын тэр банкудад байсан Монгол мөнгөн тэмдэгтүүдийг цаас болгосон хамгийн зөв арга хэмжээсэн байна. Манай мөнгө цаас болцсон чинь тэнд 1000 Монгол төгрөг хураацсан банк байгаад тэрүүгээр яах юм? Тиймээс тэр чинь бодлоо авах чадваргүй болчихлоо шүү дээ.
Ингээд шинэ мөнгөний реформ хийгээд одоо энэ мөнгөнд нэмэгч явсаар гадна иймэрхүү болсон хувь зүйтэл байхгүй юу? Ер нь бол зөвхөн Монгол улсыг биш, тухайн үеийн социалист байсан Унгар, Польш, Чех, Орос гэд бүх улсуудыг доллар гэдэг өөртөөхөө төлбөрийн хэрэгсэлтэй уйж 100% хамааралтай болох тийм тогтолцооны өөрчлөлтийг хийсэн анхны алхам нь өөрөө 20 дугаар тогтоол байхгүй юу? 20 дугаар тогтоолоор юу болд юм гэхээр нөгөө социализмын 70 жил цуглуулсан хүмүүсийн даасан дойж байгаа мөнгө нэгдүгээрт 2 дахин өнгөтчихөж байгаа. А цаашаа зүгээр хаврын цас шиг долларын ханшчин 340 мөнгө байж байгаа л нэг сар хэртээ Бээжин Сингапураар 8 хийж хүрээд ирэхэд л тий 40 төгрөг байсан доллар чинь 50, 60, 70 бүр 100 болцсон явж байна. Тийм учраас бол энэ аюултай эрсдэлтэй юмыг л хийхээс аргагүй байдалд орол хийсэн үнэн. Банк санхүүгийн реформ зайлшгүй хэрэгтэй гэдэг нь энэ үйл явдал мэдээлэл аваагүй иргэдийн амьдралд яад туссан бэ? Айгүй бол тэр үед гинт ихсэн сургууль соёлгүй хүүхдүүд, тараншины хүмүүс, тараншаа гэж одоо мэдж байгаа үстэй тий, тараншаанд байдаг хүмүүс гээд нэг их болоогүй пөө ерөөс аасайгүй. Тэгээд архичид ийм улсуудыг бас хэсэг сурвалжсан та. Онц байдал зарлал шууд хуралдаан хийгээл тэгээд тэр чинь шөнийн 12 цаг өнөө 1 цагаас өнөө бүх дэлгүүр хоршоо энэ одоо тэгэл энэ банк санхүүгийн байгууллага бүх юмыг бүгдийн цэргийн хүчээр лацсан байхгүй. Цэрэг оруулаад ерөөс цагдаа оруулаад бүх юмыг хуулаацсан. Тэгэхгүй бол энэ аюул болох гэдэг шүү дээ. Маш нууц. Бямбсрынгийн дээр гараар өчсөн тэр юу тараагүй, зарлаагүй. Тэр хүмүүсийн ч бас нэг тэр муу санаа бас нэг юу хэн шүү дээ тэр нэг ухааных нь мохорт бас нэг байдлаас яаж гарах вэ? Энэ ерийн тэгчгшгэл боллоо сухайнууд гисэн нэг тийм хардлага 20 дугаар тогтоол гарахад эхлэл нь яа тавигдсан бэ гэхлээр би дотроо бас хардаж бодож шүү дээ. Хүмүүс яриг зөндөөс тухайн цагт банк санхүүгийн ажилтнууд ордонд ажиллаж исэн бас хүмүүс баг хурлын гишүүд ч гэдэг юм яадаг одоо ингээд улс төр дойролцоод мэдээлэлд ойрхон хүмүүс энийг мэдсэн учраас хүлжих боломжийнхаа эхлэлийг тавьсан байж болзошгүй гэж би яг тэр үед бодож явсан. Тэгж хүмүүс надад ч ярьж ирсэн, бид ч орон тавьж хэлчихсэн. Хэрвээ энэ 20 дугаар тогтоол гараад мөнгийг заасуулах гэж байна гэдэг ингэсэн бол байгаа мөнгөтэй хүн болгон хэрэгтэй ч вэ хэрэггүй ч вэ дэлгүүр хошоо гэж бүгдийг хоосно. Ягаад гэвэл мөнгөнд заасуулах гэж байгаа юм чинь. Тийм үү? Нөгөө хоосон дээрээ бүр юучгүй болно. Ер нь одоо энэ юунд хууль тогтоомжинд бэлэн ойрхон байгаа улсууд л юм мэдчихэд одоо энэ тендер мендерийг хүртэл тэгж байгаа шүү дээ. Тийм ээ? Тэр чинь аминдаа л одоо лацлалан бодоол одоо тэгэл яваал байдаг. Тэгтэл хинэн одоо эднэр чинь тэр нөгөө ойр орчмынхан тэр улсууд л авцсан байлж тэр тендерт ялцсан байлж шүү дээ. Яг тийм хардлага. Энэ мөнгөний үн чинь ингээд ханш унлаа. Бүх юмны үнийг 2 дахин өсгсөн юм байдалтай байх нь л гээл. Оройн нэг тийм мэдээ авсан. Одоо хувийн чухмарл авсан гэсэн үг шүү дээ. Тэгэхэд за би за ингээд хэдэн цагийн дараа ингээд мөнгө хог болохондоо гэж бодоод тэгээ надад бол цалингийн хэдэн цас байсан л да. Би тэгээ засгийн газрын доош нэг буфет байсан. Тийш очиод миний мөнгө цаас болох юм шүү дээ. Би тамхи татдаг. Нэг 3-4 хайрцаг стю хайрдээс тэр үед байсан. Тэрийг л авсан. Би суулгаа хийж шүү дээ. Тийм биз? Тэгээ мөнгө тэгэхгүй тэр миний татдаг тамхич маргааш нь амар үнэтэй болох гэдэг юм чи би яах юм? Зүй Орос дэлгүүр байдаг. Цэргийн 2-3 дэлгүүр байдаг. Тэгээ тэнд очисон чинь ерөөсөө юмных нь нөгөө Оросууд мдээгүй. Юмны үн яг хэвээрээ байсан. Тэгэл дохоо үед чинь бид нар нэг 200 төгрөгний л цалинтай байсан бахта аванс гэж аваад нэг олон хүүхэдтэй улсууд ч яадаг. Юу ч хамаагүй л хамж аваад л гарч ирснийг л сандгийг. Яг тухайн цаг үеийн мэдээллийг мэдчихсэн хүмүүс бол одоо албан бус яриагаар Орос дэлгүүр гэдгээс нөгөө бараагаа худалдаж аваад маргааш нь одоо яг нэг өссөн үнээр одоо хүүхдийн гутал бидний оюутны цамц гэхийг бол заажсан. Өөрөөр одоо бид нарт тийм мэдээлэлд ойрхон одоо энийг ингэж цуглуулаарай, мөнгө батлаарай гэх юм бол байгаагүй. Тэр үед баг хуралд байсан зарим гишүүд энэ нууцыг хаанаас яарч олсон бүүмэд. Өөрт байгаа мөнгө гэлдүү юмараа боломжийн хэмжээгээр одоо энэ дэлгүүр хаашаа юу хийдэг хэрэг тэргүй бүх нэг олсон. Тэгээ энэ баригдсан л да хамгийн гол нь. Баригдсан. Ичмээрийн болсон. Тэгээ яах вэ одоо тэгээд нууц гэдээ одоо бас хүн л байгаа цагт бол тэгээд ямар нэг хэмжээгээр нууцаад ирж штэ. Нийт олон том бол зүгээр өглөө сэрэл дэлгүүр гараад нөгөө нэг
талхай масла төмсөн авъя гэтэл бүх юм 2 дахин өссөн байсан. Би болохоор тийм сонирхдаггүй. Тэртээ дгүй би нөгөө хангалттай цуглуулсан байсан мөнгөөрөө 90 онд доллар худалдаж аваад аль хэдийн 8-нд гараа явцсан байсан учраас надад тэр доторчлолт болж байгаа 20 дахь цагт сонирн биш. Тухайн үедээ одоо юу гэдэг нь баг 13-нд алтан бөгжтэй тэгээ үнэтэй алтан орилог цагийн тэр зүүцсэн барьцаа олигарх байсан учраас артны амьдрал надад сонирн биш байсан байхгүй. Тэгэж явна гэд. Тэгээ би нэг сонирхоогүй өнгөрцөн. Эргээ бодоход хөөхий яг тэр би өөрөө ч гэсэн дасандаа байсан мөнгөөч тэгэхэд 20 дахин өнгө болоход тоохчгүй байгаа байхгүй юу. Тэр тухайн үед надад бас их мөнгө байсан 5,000 ч үлээ 6,000 төгрөг ч үлээ. Нилээдгүй хүн хохирсон. Тэр үед чинь бас нэг банкнд мөнгөтэй бас нэг боломжийн тийм улсууд зөндөл байлаа шүү дээ. Тэр бүгд шатсан. Бүгд үйлцгаасан. Ингэч гэжтэй гэж. Тэгтээ харьцангуй цөөхөн. Ихэнх улсууд бол үндсэндээ цалингаа цалингийн хооронд явж исэн учраас бол нэг акт тэр мөнгөний цохилтонд бол нэг өртөөгүй. Тэр үед бол сая төгрөгнөөс дээш хадгаламжтай хүн болвол Монголд 4 байсан. Тэгээ мөнгөтэй хүмүүст илүү цохилт болсон юм болов уу гэж харж байгаа. Оюутан бидний хувьд бол за одоо илүү 2 дахин бүрсээ чангалж амьдрах хэрэгтэй юм байна. Даваад гарнаа л гэсэн зоригтойсэн. Тэгээ би жишээ би 95 оны 4 сард баха. Тухайн үед доллар 400 төгрөг болцсон байсан. Тэгээ сая доллараар банк байгуулдаг гэд би яг 400 төгрөгөөр зараад 400 сая төгрөг Монгол банкнд өөрөөхөө дансан тэгээд банкны зөвшөөрөл авах гээд 95 онд хадгалаад тэгээ миний зөвшөөрлийг өгөхгүй явж 97 онд авахд доллар 750 болцсон байсан шүү дээ. Би зөвхөн тэрэн дээрээ ихэд 400 гаруй мянган долларын алдагт хүлээж байгаа байхгүй. Яг би буцаагаад нөгөө 400 сая төгрөгөөрөө доллар худалдаж авах 550 мянгыг л авч байгаа байхгүй. Тухайн үедээ би яг бэлэн сая доллар тушаагаад банк байгуулж ирсэн юм байхгүй. Жишээ нь. Тэгээ би тоохчгүй тэгэл яах том төс зэрэгжүүлэн доллар орлого олно гэдэг ингээл ийм байх ёстой байлгүй дээ. Хэзээ нэгэн цагт монголчууд бүгдээр их доллартай болох юм байна гэж үнэмшдэг байсан юм чинь. Тэр зах зээл дээр яваад тэгээд хин яаж ухаана гараа өдлөгнө ухаана зарна тэгэл амьдарцгаа гэсэн. Тийм юутай орсон байхгүй юу? Зарим хүмүүс ярьдаг юм одоо явдаа тэгээд өөрийнхөө арчааг өсвөл зах зээнийг юм чирүүлэл тэгэл ингээд үгүй ям хүн болгон 8 эрхлэх овсгоо хүн болгонд бизнес эрхлэх тэг хатуу чанд сахилга зориг зүрх байгаагүйсэн байж болно шүү дээ. Чин би одоо спортоор орхиол заа одоо нэг хэдэн талхаа хөөгөөд ингээд дүүнэр мөнөр өсөхгүй тул ингээд энэ хүмүүстэй нийлээд ганцаар ирээн лөө явъя энэ улаан өдрөө явъя гэж ингэсэн бол олимпийн нэг медаль бол Монгол улсад ирэхгүй л байх байсан. Эд ураагаар хангалуун баялаг сайхан амьдрална гэдэг бол зах зээлийн харилцаанд шилжиж орсны үр дүн. Гэвч эд ураа баялаг гэдэг чинь гинт бий болохгүй аажимтай бий болсолдог амаргүй эд гинт бий бас байж болно. Тэгэх юм бол яаж болох вэ бол дээрэм хийж болно, хулгай хийж болно, хумсалж болно, хуурч болно, мэхэлж болно гэдэг юмыг цэцгэлүүлдэг ийм нийгэм гэдгийг тухайн үед бас нэг айхтар хэлж өгөөгүй шиг санагддаг. Яагаас сайжрахгүй байна гэхээр яг үнэндээ тэр 90-ад оны эхэнд энэ 20 дугаар тогтоолоос анхандаа буруу хөл дээрөө босцсон юм шиг санагддаг учраас уг хэлбэр юу үйл босон үйл явдал нь одоо эдийн засгийн ухаанаар одоо янз бүрийн тайлбарлахад үн чөлөөлөөд зах зээлийн харилцаанд орж иж үн чөлөөж харилцаанд шинээр бүх юмыг эхлэхийн тулд шилжүүлэхийн тулд одоо ийм реформац хийсэн гэдэг нь үнэн боловч буруу хөл дээрөө боссон гэдгийг яагаад хэлж байна? Ямар сэтгэлтэй хүмүүс тэрийг эхлүүлчих вэ гэхээр их тийм хүнлэг ус санагдаад байгаа байхгүй. Яг дааган бол зүгээр л сууж исэн үнэн. Одоо арилгаж сууж исэн үнэн оройж байгаагүй би хэлж шүү дээ. Зүгээр нэг эвлийн туурууны ажилтан гудамжинд нэг жагсаал нэг хөдсөн дээл өмссөн нэг нөхрөл тийшээ ороод суучлаа шүү дээ. Юм үзээгүй, суур хүмүүжил байхгүй, удам судар байхгүй. Тийм улсууд төрийн толгойд гараад эрх мэдэл мөнгөн дээр суух юм бол идэж уухын дунд тусдаг байхгүй. Энэ улсууд өнөөдөр хагартлаа байж ямар амар затгалан байгааг та нар харж байгаа биз дээ. Хэн байсан бэ? Ингээд явж ирсэн миний мөрөөж явсан арчлагажууд хийсэн. Тэрний явах ард түмний мөрөн дээр гიშгсэн нөхдөөд алга тушаал карьер хөөгөөд ингээд явж ирсэн. Одоо зарим нарамсч явд юм аа. Тэр замаас хазаалаад тэрний гол үр дүн юу болов гэхэд нөгөө сайхан эрхчлүүд нийгэм маань олигарх толгойтой олигархуудын ноёрхлын ийм эдийн засгийн нийгэм болж хувирлаа да.
Авсан тариач хомс, ат бүрэлж ховор, өнх мах, чинх чихэр дутанг болохоор айлгэр зүтрүү, ардун бүхэмдүү, ийм л нэгэн өнгөөр буучин оноо үдэж байна. Зах зээлд орчвол маргааш нь гоё болчих юм шиг бодвол хөөрхөн орсон 7 хоногийн дараа өстө сэтгэл санаагаар унсан, ажилгүй болсон, цөхөрсөн улсууд сарын дараа, 6 сарын дараа, жилийн дараа Тэжих одоо ээж аав нөгөө гадаа гараад 8 хийгээд хоол болох гэдэг хоосон байсан. Тэгээд одоо зах зээл дээр таншинд гарсан хүмүүс бол байгаа. Миний гэр бүлийн хувьд бол одоо харцангуй ээж аав нь хойлоо дээд босролтой учраас нэг өөрийнхөө цалингаар болгоод ирсэн гэсэн үг. Тэгээд тэрүүгээрээ би барах гэж байна гэж хэлээд байгаа. Тэгээ нийгмийн хувьд бол үнэхээр хэцүү тийм нэг сонголтууд бол байсан. Одоо ингээд тийм хэрвээ тийм юм гарвал мэдэхгүй давхад хэцүү байлгүй дээ. Тийм ээ. Та нар одоо бид нарыг яг тэгжсэн гэд бодхолоор ингээд төсөөлөхөөр хэцүү л харагдах байх та тийм ээ. Тэрийг даваад л гарцсан байна. Маш хүнд байсан шүү дээ. Энэ Монголын ард түмцид ойлгохгүй шүү дээ. Үлсэж үзээгүй. Таануудыг төрж явах чахгүй юм шүү дээ. Тийм л хүнд үе байсан юм да тэгээд. За яг ер нь бол хүн өөрөөсөө л одоо амьдралынхаа төлөө зүтгэж ижил явдаг. Одоо ингээд эргээд харахад би сая ингээд хорон дарга бас нэг 4 жил хийлээ. Үнэндээ л гэхэд ерөөсөө юу ч хийхгүй халамж ингээд горьцсон улсууд бол байгаад идэв. Хаана юм өгч जैन одоо дэлхийн зөнлөгөн үү одоо Есүс хайл шугамар байна уу ингээд ерөөсөө биелийн юм аваа сурцсан. Тэр улсуудын ирээдүй бол түн бүрхэг. Яаж гятууд манжиг тэр том династиг устгасан. Манж хүн та бол тэнгэрийн хоо. Та ажил хийгээд хэрэггүй. Хоолыг чинь нөгөө та сайхан амарын цалин бүнлөө байна, ийм байна. Гисээр ягаад нөгөөдхий амтан болгоо хийчих. Харахад амтан нэг л мундаг сүртэй хүн амьдрах чадвар байхгүй болгоцсон. Тэгээд манжиг чинь гөвчлөө шүү дээ. Одоо яг тийм бодлого явж байгаа юм биш үү гэж. Хэрэггүй ажил хийгээд халамж зөндөө юм байна. Яаш тэгээд. Хүнийг амьдрах чадваргүй болгож шүү дээ. Ирээдүггүй болгож шүү дээ. Хятадын манжид хийсэн арга байхгүй. Ерөөсөө хүмүүсийг ажилгүй байлгаад хүний эрх гар хардаг, ам хардаг болгоод тэгээд зугуухан юунаас болгоод гинч манжи арга. Толгойтой хүнс их хэдэн боломжийн улсууд байж энэ улсад чинь чирнүүхээс биш ихэнх толгойн гараа явцсан энд нэг хэдэн халамжийн улсууд байх бол энэ улсын ирээдүй би мэдэхгүй. Юу л бол гэж. Нэг тиймэрхүү. Тэгээ энэ боломж нь байхгүй энэ улсууд чадваргүй энэ улсууд дээр авчиад халамж гэдэг юмар хэмхэртэл бөмбөгдөд ажил хийгээд хэрэггүй. Толгоогоо зоох хэрэггүй. Цаг бүртгүүлээд дарга загнуулах хэрэггүй. Чамд бол идэхмний толгойн нөхчтэй хүүхдээ халамжийг чинь нөхчээ, ажилгүйдлийн тэтгэмжийг чинь нөхчээ. Үгүй 80 халамж биш үү? Юу гэсэн үг. Би ажил хийх ямар хэрэгтэй юм бэ? Надад цаг бүртгүүлж загнуулж явах ямар хэрэгтэй. Тэр амьдрах боломж нь биш үү? Дураараа дург архиав. Монгол улс энэ маягаар бол явахгүй шүү дээ. Халамжаар угжиж эхэлсэн учраас хүмүүс сүлдээ ажил хийхээ болоо сүлдээ ажилгүйчүүд халамжийн сэтгэлгээ суугаад зарим бүр залхуу ард түмэн болох замруу босдог хөтөлчихөж байгаа шүү дээ. Одоо яг ингээд харахад бол тийм айлуудыг яаж өөдөн татах гад ч өөдөө гардаггүй. Өчнөө олон хүүхдтэй мөртлөө гэртээ эрэгтэй эмэгтэй хоёулаа арх уучаад тэгээд нөгөө муу хэдэн хүүхэд нь нүцгэн шалдан өвлийн хүйтэнд явж байгаа. Тийм айлуудын амьдрал бол дэшээ гарна гэхэд тун хэцүү байна. Хөдөлмөрлж ижил одоо энэ ажил амьдралд хүрдэг юм байна. Одоо бол ер нь бэлэнчлэх сэтгэлгээн дээр маш их явж байгаа. Одоо ингээ хүүхдүүдийг харсан ч ер нь би өөрийнхөө хүүхдүүдийг бол ёстой диктатураар маш одоо ингээд зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Бид нэр чинь загнаад зодохын зодно. Бид нар чинь бас тэгээд нэг арватаад явахгүй. Тэгэхэд одоо энэ ач зээнэрийг харахад бол ерөөсөө л ингээл нэг сайхан налаасан. Тэгээ бид нар ч өөрсдөө ач зээнэртэй юм хийж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг үгээр залуучуудыг та нар ийм байх ёстой гэж хэлж болохгүй. Энэ бол бас л энэ бидний зах зээлч хилцсэн шиг замбраагүй үйл явдал маань улам нарийсаал цаашаа автгаараа үргэлжлэл яваалаа тийм. Бид нар энэ дунд ямар стоп хийх вэ гэхээр өөрөө чинь асуусан их зүг. Энэ залуу үеийг улс орныхаа ирээдүй гэж харах юм бол одоо байгаагаар нь авчиж болохгүй гэдэг маш хурдан даруй ухамсарлаад бүх нийтээрээ анхаарах, бүх нийтээрээ энд хүн бүр оролцож ээж сая энэ хүмүүсийг зөв иргэд болгож л өсгөх байх гэж бодож байна. Студид гри гэж нэрлэж байгаа гэсэн мэт те. Гри те, саарл те. Өөрөөр нэгсэндээ
туушрахгүй гэсэн санаа шүү дээ. Тийм болохоор сошиализм үеийн сайн тал үеийн нэгдүгээрт тэгэл тэр ахмадаа хүндлэх, хүний үг сонсох, хүний үг даах, хүнд загнуулах тэр чинь аюул хэрэгтэй шүү дээ. Одооны залуучууд бол үг дааж чадахгүй те цаг барихгүй, сахилга хариуцлага гэж байхгүй, хүний их гэл юм бол нэг том педгрим яриад ингээл явж идэг. Энэ чинь болохгүй шүү дээ. Энэ зах зээлийн хатуу нийгэм гэдэг бол үнэхээр сахилга хариуцлага тийм биз? Хүний үг даах чадвар, нэг газараа тууштай байх чадвар, худлаа ярьж хулгай хийхгүй байх чадвар. Гэхдээ манайхаас бусад энэ мундаг хөгжсөн жишээ улс орнууд чинь тийм л системээр явж штэ. Тийм л шүү дээ. Манайх л өнөөдөр дэндүү замрааг болсон байгаа байхгүй. Ардчил гэдэг нэг ардчил гэж юу хэлээд би мэдэхгүй. Хүний эрх гэдэг. Үгүй хүний эрх гэдэг чинь байх л ёстой. Гэхдээ хүний эрх бол дэндүү замрааг байна штэ. Дэндүү залах уу? Бэлэнж тэг сэтгэлгээтэй. Одоо нэг юм хөгийн ус болчиход байна. Одоо манай боксын чинь эрдэнэт гардаг штэ. Тэгээ очиод ингээд тамирчтай шалгах гээд ингээд очисон. Тэгсэн чинь ингээ орон дээр одоо ингээл зүгээр ингээл дусал мөсөл залгууцыг нэмлэг хөвтөж байгаа юм шиг л ингээл хөвтөж байгаа. Гэхдээ энэ ч одоо юу болж байгаа. Тийм ч тусал гин ийм ч тусал. За тэрийг сайжруулдаг ямар допинг биш л дээ. Зүгээр ингээд нэг одоо сэргээх одоо бэлтгэл хийгээд идэв чи асар их хөс хүч одоо юм хум гаргаж байгаа. Тэрийг нөх одоо амин дэмүүдийг л одоо шингэлчихсэн хурдан судсаар нь хэвэл хурдан үйлчлэн гэдэг утгаа тиймэрхүү юмыг угсруулж ингэж хийдэг байгаа байхгүй. Биднээс би түрүүнд хэлжсэн нэг юм зүрхний нэг АТП гэдэг нэг тийм тариужсаа би санаж байна. Тэгээ нэг цанга их татгүйс мө кали ортод гэдэг нэг юм нэг давстай юм бүлэгтэй нэг давсал гэсэн үг л дээ. Тийм одоо малаар бол одоо хужир гэдэг юм уу. Тиймэрхүү юм юу гэдэг. Гэхдээ мэдэхгүй. Одоо энэ парламент чинь бол одоо Харвард төгссөн гэн Оксфорд төгссөн ч гэн 80 залуучууд орлоо шүү дээ. Хөөхийдөө амьдрал мэдэхгүй, аж ахуй удирдах сураагүй, нэг хүнийг цалинжуулж үзээгүй, зүгээр тэнд очиод нэг номын онол сонссон улсууд энэ Монголын амьдрал дотор тогоон дотор орж ирээд энэ амьдралыг бол сайхан болгоно гэдэг мөрөөд. Одоо ингээд би наазах нь боддээ. Тэр дарга нар шин сонгохдоо өнөөдөр нэг цүнх барьсны хэрэг дарга болгодгүй байлаа шүү дээ. Удам содроор нь судалж яагаад тэгээ бэлтгэж яагаад тэгээд тэрийг анган шатны дарга болж яагаад шалгал энэ тэнцэх тэгээд тэрийг дарга сайд болгодог байсан байхгүй. Яаж хэлийн сураад эрдмийг сураад ирсэн бэ гэхээр тухайн харсан зүйл үзсэн хагас ойлгосон зүйлээ бол энэ бол хөгжил юм байна гэж ирээд бодоод ч юм уу дуучлаараа сайн ойлгосон хүмүүс байгаа л байна. Тэгээ энд ирээд бас энэ Монгол хөрсөн дээр суулгах гэхлээр хаа байсан харь орны юмд чинь Монголын хөрсөн дээр суухгүй шүү тэр дор. Манай улс төрийн хүчнүүд шений ингэж гарч ирж байгаа зарим улс төрийн зөвсгөлтнүүд маань барууны орнуудад курс төгссөн улсууд олонхон байгаа юм шүү дээ. Тэгээ улс төрийн намуудын улс сурталчилсан сайнта коллежийн сурахчгийн славзаар авзасаар ярьдаг тунхаглал гаргадаг сонгууд одоо юм болчиход байна. Мөрөөд онлоор явдаг наадах. Амьдрал практикаар явдаг. Тийм биз? Юу л залуучууд гараад аллаа хийнэ гэдэгт хаа байна гэдэг одоо энэ алсан. Алаад байгаа нь хэн бэ? Хуралтай асуудаг нэг хэдэн тэнэг бацаанууд. Тууд яагаад одоо жишээ нь ингээд дандаа 70-80 хүрсэн хүмүүсүүд нус төрдөн хуралд нь ингээд суугаад байна. Эн чинь бол ингээд маш их үз туусан хүмүүс чинь ингээд маш зөв бодлого шийдвэр гаргаж байна. Тэгээ одоо энэ нялхсан өвчин гэж байгаа. Улс төрийн нэг юм нялхсан өвчин гэж юм байдаг. Улс төр гарч ирчээд нялхсан өвчин. Хитийн туусэрс ийм байдаг. Энийг ухаалаг зохицуулах хэрэгтэй. Тэр хуусныг байсан авахын аваад тэр шинэ юм шилжүүлээд энэ дээр бид нар яаж гоё амьдрах, яаж улс орноо хөгжүүлэх гэдэг асуудал байгаа шүү дээ. Тийм Z generation бүгдээ муу биш. Сайн мундаг залуучууд зөндөө байна. Арга байхгүй тэр чинь. Арга байхгүй. Эдгээр бол Монголын ирээдүйн шүү дээ. Цааш та авч явна шүү дээ. Одоо энэ залуучуудыг буруутгахаас өмнө энэ залуучууд юу үзэж, юу хараад байна? Ямар үлгэр дуурайл аваад байна хөл нөгөө томчууд нь өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэхгүй хулгай хийж байна. Хулгай хийж байна. Худал хэлж байна. Худал хэлж байна. Ийм л юм сонсож байгаа шүү дээ. Тэгэхээр чинь үгүй эдгээр чинь ингэж болоод байгаа юм чи бид нар яахгүй байгаа болдгоо гэдэг хүн бодлоор төрүүл яана вэ гэхээр ахан дүүгээ
сургадаг гэдэг үг шүү дээ. Дүү нахыгаа сонсдгоо эртний нэг үг шүү дээ. Одоо инглихэд. Гэхдээ энэ хөгчүүдийг сонсоод байхдаа яа гэм бэ? Өөрсдөө юм хулгайч байж, өөрсдөө юм худалч байж залуучуудад ийм үлгэр дуурайл үзүүлэх юм л эдний хүмүүжүүлэх нэг доголдоод байгаагийн шалтгаан муу тулгуур хөлн энэ болох уу? Хуучин нийгмийн үе 120-од оноос өмнө өнгөрсөн зууны нам шүт гэж байна. Дараа нам шүтлээ. Одоо мөнгө шүт гэж байна. Тэг зүгээр тэр Бямсрангуун тэр хэцүү цаг үе гэж яхад бол үндсэндээ Монгол улсын төсөв ерөөсөө улсын хэмжээнд байсан мөнгө нь $300 сая байсан шүү дээ. Ерөөсөө өнөөдөр $300 сая өнөөдөр одоо энэ засаг энэ хэдэн их найдыг эргүүлж байгаа юмд бол юу юм бэ? Тийм жоохон мөнгөтэй тийм хэцүү байхад л Монгол улсыг нэг чирээд аваа явцсан юм да. Одоо бол юу 300 сая наадвал чи хөөхнээд нь хүрнэ. Тэр бол хүний гар дээр нь 748 сая төгрөг. Манай нийт хүний гар дээр байгаа мөнгө. Одоо бол дадан хэдэн их найдуудад байгаа юм чинь. Одоо би одооны төр засаг бол мөнгөнд думж байна. Яг үндэ гэхэд өнгөрсөн жил $15 тэрбум экспорттай, $9 тэрбум импорттай. Тэгэхээр дэндүү их тийм голж шít. Одоо энэ хэдэн их найдыг ингээд гарч ирдэг 30 эдэн их найдыг ингээд заараа юу ч биш одоо дахиад төр засаг ба мөнгө хэрэгтэй юм зарцуулж чадахгүй. Энийг олон улсын бүх санхүүгийн засгийн байгууллагууд хэлдэг. Монголчууд мөнгөө зарцуулж чадахгүй байна уу гэж. Тэгээ хамгийн хорлонтой нь энэ аж ахуйн нэг жиргдээс авах татвараа бол мангар нэмсэн үзээрээ төсөв. Энэ өдө тасарлаа шүү дээ. Энэ гизч тасарлаа шүү дээ. Хагас үсгэлэн үхлээ шүү дээ. Тэгж болд юм уу? Хорлоод байгаа юм уу? Яах гэдэг энэ нар дэрэгтэй. Вирус ойлгохгүй. Өнөөдөр бизнесийн чинь шууд дампуурна. За юу? Бизнесийн тий? Мөнгө чин хизээч гүйцэх хөрөхгүй бизнесийг хэд. Тэгээ нэмд зээл авах болно. Зээлийн хүндээ алуулна. Мөн үү? А тэгээд жил болгон ирж байгаа долларын ханшийн алдагдлал төр чи бизнесийг ямар тохиолдолд тэр чин тодорхой импорт заавал оролцож байгаа учраас тэр алдагдлыг хүлээч. За тэгээд чавааг жоох хийгээд ихтэнгууд чин авилагчтай орж ирээд ерөөсөө юм ишин зүгээр амар сайн байлгахгүй. Мөн үү? Тэгээ хамгийн сүүлд нь татвар орж ирж ерөөсөө утга учиргүй бүгдийг ухаал бизнес гэдэг бол Монгол зүгээр л хүнд амьдрал өгөлдөн. Эрүүл ядахтаа эрүүл амьдрмаар байна шүү дээ. Тийм биз дээ. Модон жорлонд өгтлээ сумааргүй шүү дээ. Яг энийг ярихгүй юм дээ. Яг пууж яриад байгаа. Хэрэггүй юм. Бүр ашиг өгөхгүй юм даа. Хэрэггүй ч биш, бүр ашиг. Мэдээж авцсан барихуд хэрэгтэй Монголд. Дэд үтсийг асуудал. Гэхдээ авцсан бүр ашиг өгөхгүй. Ипотекэнд орон сууц барих хэрэгтэй. Гэтэл ипотекийн чинь зээл авагчдын 60% 2 дахь 3 дахь удаага давцаж зээл аваж байна. Өөрөөр хэлбэл ипотек чинь тэр цөөн хэдэн хүний бизнес болж байна. Юм өгсний метро зэтро. Дараагийн хэддүгээр асуудал бүүмэд байж болно. Амьдрал сайхан болсон цагт дараагийн асуудал шүү дээ. Өнөөдөр энэ амьдралаа харахгүй энийг мэдрахгүйгээр ингээд тэнгэрийн юм яриад ингээд сууна гэдэг чинь юу гэж ойлгох юм бэ? Энэ улсуудад амьдрал хайрлалтай гуй тийм ээ төр засгаас. Тэг чүүтэй айтан юм уу саяхан түн цалин өгчөөд тэрнээс орон сууцны зээлээ төлнө. Эмчд үзүүлнэ. Хүүхдтэйгээ сургалтын төлөв өөр сургалтын төлөв. Үгүй аав хамарчгүй шүү дээ. Яаж хүрх юм бэ өнөөдөр үртгэж чинь. Тэгээ өнөөдрийн засаг төрийн явуулж байгаа бодлого нь бол тэнгэрийн юм яриад ингээл тэ бужаа өргөнч шиг. Буужин өөр хэрэгтэй вэ нүү? Эсвэл өнөөдөр бид чинь хүний нас чинь тоотоо шүү дээ. Би хитвчэнтэй нэг хитэн цаас хиймээр биш шүү дээ. Миний хөргөчөнд нэг хүүхд чухтын идэх нэг жоохон хүнс нэмэгдмээр биш шүү дээ. Юуны буужингуул бол үхлээ юу? Тийм биз? Тэр ганц хиймэл дагуул 35,000 км дээр хөргөх юм гэнэ тэ. 28 их найд төгрөг. Програм ч өөрөө хийж чадахгүй. Төхөөрөмж нь өөрөө хийж чадахгүй. Хэн нэгэн захиалаад хиймэл дагуул хийгээд програмын суулгаад дээшнээ бол чи өнөөдрөөс халтар суухад саад хүн чинь програмын шуурч дуртай цагтаа Монголын амьдралын бүх юм чи хааж чадна шүү. Банкны систем бүрэн хав, мэдээлэл систем бүрэн хав, төрийн сүлжээ бүрэн хав, нийгмийн үйлчилгээ яаж тэр сэтгэж чадаж байна. Улс орныхаа амьдралыг ингэж хутганы нэрээр тавьж бодох уу? Би гайхаад байна.
байгааг өнөөгийн бидний амьдрал ийм л байна, тийм ээ. Жохон гонхтой байна. Маяны үтэд бол хамаа алга, тийм үү? Маяны үт бол одоо ингээд хоёрч нийгэм үдцсэн, сайн мууганд ингээд амталцсан ингэсэн улсууд, тийм үү? Одоо бид бол энэ амьдралаас бол нэг юм хүсээл, гуйгаал ингээд ах ямар шаардлага байгаа юмдаа тэгэл байгалаа. Энэ ч өнөө амьдрал нас тоотой шүү дээ. Энэ Монголын үлдэж байгаа ирээдүйдээр одоо миний өр хүүхдүүд байж гэн, ач зээнэр байж гэн. Эдгээр одоо ийм бодлоготой энэ нийгэмд яаж амьдрандаа гэж бодхоос л одоо өгөхтэй хүртэл ингээд сэтгэл харм өгч штэ. Яандаа энэ хэд маань гэж. Тэрнээс өөр нэг хоригдоод тахаар юм алгал ба штэ. Энэ бол зөвхөн миний өр хүүхдүүд биш. Монголын ирээдүй бас энэ мянган энэ залуучууд энэ хүүхдүүд яандаа гэж. Энэ чинь манай баг хүү тэр үед чи баг хүү 3 настай байсан. Том охин маань нэг дөнгөж 10 настай л байсан. Тэгээ 4 жоохон хүүхэдтэй. Тэгээ эднэр чи нөгөө ховсгал гэдэл явчин, байсгигээл хуралдаад явчин, өлсгөлэн зарлаад энэ талбай дээр суун мөн гэхээр за ёстой өлсгөлэн зарлаад явах юм бол хүүхдүүдийн чинь дэрэгт чинь аваачиж гэл худлаа тэгж айлгадаг л байсан зүгээр. Тэгтээ бол тухайн үед энээс өөр гарч байхгүй. Бид нар энэ ховсгалыг хийж бид нар оролцохгүй юм бол өөр хэн оролцох вэ? Энэ ирээдүйн хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө бол биднээс өөр хэн зүтгэх вэ гэж бодож байсан учраас нэг хүнд тусаагүй. Энэ ховсгалыг манлайлаад ингээд оролцож явснараа өнөөдрийн өндөрлөгөөс харахад бол бахархаж явдаг. Дэлхийн эмэгтэйчүүдийн одоо инх тайвны шагнал ингээд миний нэр дэвшээд явж байсан чинь тийм учраас би дэлхийн шилдэг мянган эмэгтэйгээ нэгийг өвөртлж унтж байгаа би азтай юм шиг байлж. Улсын хурлын арслын төлөө зүтгэж явсны хувьд өвд нэмрээ тухайн үед оруулсан. Одоо би ганцхан хандэл өртөө хүн би өр байхгүй надад. Хандэл өртөө. Миний төлөө сэтгэж зүтгэж явсан хандэл өртөө хүн. 2 гавьяа төржөлөөс тэр үед бол одоо манай ээж чинь бол Батмөх даргаас одоо бүгд найрамд Монгол ард улсын аж үйлдвэрийн гавьяат ажилт ингээд тэгээ би одоо ингээд Монгол улсын одоо спортын гавьяа тамирчин болоод тэр үедээ л одоо чинь ингээд ээжгүй 2 гавьяат гэдэг бол одоо бас их сонин содон их ховор байсан тий. Би ч одоо бас өөрөөр их бах ялангуяа одоо ээжээрээ их бахархдаг байсан. Эхний айлын гэр бүлийн ер нь эхний хүүхд нөгөө бүх түүхийн эхлэл учраас би бүр хизээ хөлд орсон, хизээ явсан, хизээ хоолнд орсон бүх юм нь бүр он сараараа миний одоо чийжэнд байдаг байхгүй юу. Одоо тийм цаг үед чи өссөн. Чи бол одоо ийм бүтэн комбинезон өмсч үзээгүй штэ гэхээр нөх хүүхд учраас тэрэн дээр бол нэг юм эрсдэл бол байдгүй. Харахад бол их тийм туранхай хүүхэд өсчихсэн. Одоо ингээд нэг бондор ийм хацартай ирнэ. Оюутны хүүхэд бүр ийм нэг ихчэндээ очисон чинь одоо нөгөө хотод байж байгаа ийм гэр бүлд очиод хүүхдээ ингээд нэг үлгийг нь залсан чи туранхай. Тэр энэ оюутан ээж бол мэдээж хоол багтай явж байгаа. Тэр айл адилхан яг энэ хүүхдээсэн чинь бондгоор. Тэгэхээр зэрэг нөгөө одоо чардайсан ийм тийм орлого багтай оюутны дунд одоо айгүй ийм хэрсэн өссөн охинороо бол барахдаг одоо программист охин байгаа. Тэгээ би чинь яг үе Бөөрөнхий гэдэг нэр авлаа. Миний нэг олон нэрнүүд дотор чинь тийм байгаа шүү дээ Бөөрөнхий. Нам одоо тэгээд нөгөө стон үндэстэнгүүд чинь 12 3 ястан байна одоо тэгээд казактэй биш одоо дөрвдийн халахыг халах гэж чигээд дүүж болохгүй. Тийм учраас чи одоо Бөөрөнхий лхээс өөр арга байхгүй. Тэгээд миний тэр нэр бол би тэрэнд нэх яадгүй. Би яа тийм чи хийжсэн ажил нь Бөөрөнхий байх системийг чинь одоо туйлширч болохгүй. Тэ. За тэгээ сүүлдээ нөгөө Горбачев эднүүдийн яга нөгөө олон ургалч үзэл гэдэг юм гарч ирж нэг санаа амарлаа шүү дээ. Олон ургалч үзэл ба шүү дээ. Аль ч улс төрийн хүчин нуулаар эдгээр хөгжлийн бодлого явуулж чадахгүй байна. Бид нар байгаа юмаа ухаад гадагшны худалдаад баяжих тухай ярьж байна. Баяжих тухай. Хөгжих тухай биш. Хөгжлийн бодлого Монголд одоо байхгүй. Ийм л бодлоо байгаа. Дарганаар гомдох байхтаа хөрх юм. Тийм байсан бол тэгж ярих нь өөр айгу утгагүй бөө хэрүүл болох. Зан озар галдан боштой хооронд нь тэрэн сайн энэ сайн зан озар тэгж хийгээгөө тэх байсан эсвэл галдан тэгээгөө гэж ярих өөрөө угаасаа тэг бодоод өнгөрсөн түүх юм чи. Мөн үү? Тэгээ би нэгдүгээр 90 онд байсан бол би яг тэднэр шиг л байх байсан. Адилхан хордогцол хийх л байсан байхгүй юу? Тэр үед миний үнэмшил нь тийм байсан юм чи.
ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийн хүлээн зөвшөөрнө гэсэн заалт хэрэгжлээ. Тэгээ нэг мэдсэн чинь харин сонгуулийн дугаарсан би ялцсан байдаг байгаа юм. 58. Тэгээд одоо бараг 3 дахь удаа болж байгаа. Тэр ард түмнээр сонгогдоод. Би тэр хэцүү намайг чинь их загнадаг байсан шүү дээ. Ер нь бол тэр 3 жил чинь ерөөсө 5-3 жил байхгүй гэдэг чинь тэний юм яа гэдэг чинь нэ болж байгаа. Арчаагуна жоохон уур хөрөх юм. Сая та нар нэг сонирм харсан уу? Юу 23 оны статистик эмгтгэд аваа. Манай 10 сард. Тэгсэн Монголын газар нутаг ямар хэмжээтэй вэ? Уг нь бол сая 564.1 мянган квадрат километр. Тэгсэн 23 оны эмгтгэл дээр Монголын статистик хэсэгт хэвээрээ байна. Ард нь нүүбийн статистик бас хавсардаг. Дэлхийн хөгжлийн үзүүр. Тэнд сая 557.5 мянган километр квадрат. 7 мянган километр квадрат алга болчих. Сингапур улсын нутаг 758 километр квадрат. Сингапур. 8 Сингапур улсын нутгийг бид нар хэнд бэлгэлсэн бэ? Намын бүлгэл дээр хийж байгаа. Намын тамга одоо жишээ нь энэ дашцвгийн амар байсан гэдэг их хурлын дарга улс энэ банд сүүлийн 8 жил барьлаа. Бүх Монголын бизнесмен амар байсангаар хамааралтай байсан шүү дээ. Мөн энэ чинь гашуун гэсэн үнэн байхгүй юу? Тэг биднийг ийм юмд аваадсан юм чинь өөрөө тэр 90 оноос ихтэлтэй байхгүй юу? Зогсоод ахаа тэр үргээд өгч замдаа буучиг гэдэг ерөөсөө мөнгө төгрөг авдаг. Тийм байсан шүү. Тэгэл одоо яг 92 оноос хойш л ерөнхийдөө бол ингээл зах зээл гэдэг чинь яг л тийм юм бэл бүхэн мөнгөөр одоо бол мөнгөгүй бол хөдлөхгүй тийм л болсон тийм. Буюу ийм түүх үлдээж байгаад үнэхээр баяртай. Тэгээ олон ийм давхаргаас түүхийг ингээ боддоор үр хөвгтүүд минь хүрж өгөөрэй гэж хүсээд Хүмүүсээс ваучер буюу ягаан цэнхэр тасалбарын за та нар энэ улсын үйлдвэрийн ирээдүйн эддүү шүү гэж бөөнөр нь авчгаад тэгээд гадаадд зүхтааж гарсан, нуун дарагдуулсан, хууль хяналтын байгууллагаас зүхтсан ийм зөөврийн маш их цэлтэй юмнууд маш их гараад хүмүүс нөгөө цагаан ягаан тасвараа зарсан хүнээ олохгүй тийм явдал зөндөө байсан шүү дээ. Доод чатандаа бол энэ бол үнэхээр жинхэнэ дампуурл болж ирсэн. Нэг замбраагүй юм бол уламж хөвчлөлөөр бол үндсэндээ улсын гэжсэн энэ үйлдвэр том объектуудыг үнэтэй үнэгүй шахуу гэл авцсан шүү дээ. Үнэн шүү дээ. Одоо энэ Баянгол энэ маах юм гэсэн жинхэнэ юмуд биш шүү дээ. Зөвхөн наадсан жишээ. Үнэгүй шахуул авсан шүү дээ. Юу үнэн тэр үнэн. Шин чатангийн өгүүлбэр байлаа. Байх. Миний авдаргаас тэр үе мундаг даргаас. би өмч хувцлалаар томоохон объект авсан хүмүүс л босож гарч цаашаа явсан байх гэж бодод байна. Тэр 90 хэдэн оны юмыг бямбсрын бол бас өгийн юм ярина. Нөгөө талд нь өмч хувцлах хэрэгтэй юм. Өмч хувцлах юм.